Миний хувьд би болохоор энэ конференсуудын нэг ач холбогдол нь ойлгох байсан л дээ. Яг яах гэдэг тий. Тийм шүү дээ. Яагаад тийм болох гэдэг юм тий. Гоё сайхан тикет заагаад тий. Магнатууд болох гэдэг юм. За бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээд Сэндиг өгцөн ээлжид подкаст маань ингээд аль биесээр эхэлж байна. Тэгээд бид нар өнгөрсөн жилийн Сэндиг өгцөн 2 дугаарыг хийсэн бол энэ жил ингээд анхны дугаар маань эхэлж байна. Тэгээд өнөөдрийн маань подкастад зочноор тэгээд аль хэдийн магадгүй хүмүүсийн сошиалоор харж исэн танилцаараанууд байгаа гэж найдаж байна. Тэгээд би ихтэй бас нэмээд танилцуулъя. Тэгээд юун төрөнд манай Мега маань тэгээд Alpha Academy коучинг сургалтыг хийдэг багштай. Тэгээд бас ичнэ Монголын таеквондогийн шигшээ огт байсан. Олон улсын хэмжээний мастер. Тэгээд таеквондогоор авчвал бүх юмыг авсан байна тий. Тэгээд тэрний тухай дараа ярих баха. Тэгээд тийм хүн байна. За манай Мега байна. За мөн манай Бадрал маань байна. Тэгээд Бадралын маань ялангуяа сүүлийн Грейсинг подкастуудаараа одоо хэрэгсдэгч маш олон хүмүүс маань залуучууд маань харсан баха гэж найдаж байна. Манай хүн болохоор та бүхэн мэдж байгаа хүн болохоор stand up comedian бас мэдээж яриг сэтгэл зүйч. Тэгээд заав нөхөр тийм хүн байгаа. Тэгээд аль хэдийн ичнэ танил болсон залуучуудаараа хамтдаа өнөөдөр ярилцуулсандаа баяртай. Тэгээд би дурдах үр зүйл байсан та хоёрыг танилцуулах өөрөөр та нар нэмж хэлэх зүйл байгаагүй бах та. За тэгээд тийм байна. Өнөөдрийн маань подкастын хүү эхэлж байна. Бид нар өнөөдөр болохоор мэдээж хэрэг христэгч хүмүүсээ тэгээд бидний үед бурхан гэж юу н хийм бэ. За бас христэгч амьдрал одоо юу н яаж өвсдөг юм бэ те. Тэгээд бидний маш чөлөөтэй өөрсдийнхөө дотор байгаа зүйлсүүдийг одоо ярилцъя гэж бодож байна. Тэгээд би эхний асуултаа шууд явчих гэж бодож байна те. За хамгийн эхлээд тооёроос ер нь асуумаар байна. Маш хөнгөнөөр, маш энгийнээр ер нь бурхан гэж хий юм бэ? Эсвэл бурхан гэж ер нь юу юм бэ? Гэхдээ тэр нь Мегагийн, Бадрлын, Дамосын бидний үед ер нь бурхан гэж яг юу юм бэ гэдэг асуулт байна. Тэгээд за эхлээд энэ дээр хэвлээ богинохон ч уу тодорхой өөрсдийнхөө ойлголтуудаар яриул гэж бодож байна. Тэг. Окей. За хин зэхтэй. Ер нь бол яг хуу бурхан гэдэг тодорхойлтыг багасаа л айгүй хайж исэн. Яг ингээл жоохон байхасаа л ер нь бурхан гэж үнэхэр байд юм уу. Тэгэл одоо энэ амьдрал дуусчих юм бол ингээл харанхуй болчих юм бол тий ингээл яг нүд анж байгаа юм шиг болчих юм бол ингээл дуусчвал бас айгүй утга учиргүй юм шүү гэл маш их ирж хайдаг ус. Тэгэд мэдээж хүн болгоны хувьд бол бурхан гэж байгаа бах тий. Хүн болгон ямарваа нэгэн хүнд хэцүү асуудал тулах үедээ тий бүр ингээд унах үедээ ялангуяа бүр өвдөх үед хэцүү үе зэр нь бол тэгэл бурхан гэдэг. Тэгээд зарим хүмүүс бол магадгүй аава ээжээ гэж тэгдэг тий. Мэдээж монгол хүмүүсийн хувьд аав ээж бол маш их хэрхэн байдаг. Гэхдээ үнэхээр тэр асуудал нь ээж нь байвал яах вэ тий. Тэр үед ээжээ гэж мэдээж хэлж чадахгүй байх. Мэдээж бурхан гэдэг тийх байх. Яг тэгэхээр бурхан гэдэг тодорхойлт бол хүн болгоны дотор байдаг тэр хамгийн одоо магадгүй юм төгс хувилбар юм болоо тий. Ингээд ямар нэгэн аврал, итгэл, найдвар авдаг зүйл. Тий. Миний хувьд бол яг бурхан болвол яг л энэ итгэл, найдвар яг энэ хайр тий амар тайван гэж хардсан шүү дээ. За миний хувьд болохоор бурхныг гэхдээ ер нь хин ч одоо бүтнээр нь хэлж чадахгүй хэлтэй. Тэгээ Библиэлд болохоор яг биднэрт мэдэх хэрэгтэйг нөхцөн байдаг. Тэгээ ямар сайн сайхныг бид нар мэднэ. Библиэлд багч бид ихтэй бүтэн мэддэг гэж боддог. Миний мэдж байгаагаар бол бурхныг бидний бүтээгч. Тэгээд маш их хайр байдаг. Маш их сайн сайхан байдаг. Гэрэл. Тэгээд одоо Библиэлд одоо бидний эцэг гэж дуудаж байгаа тэр одоо бурхан. Тэг яг энэ тэр Библиэлд бичигдсэн тэр эцэг гэдэг нь болохоор бүр их үсвэр гэсэн үг байхгүй. Бас эцэгээс гадна. Тэгэхээр угаасаа бид нэр тэндээс ирсэн, тэр их хайр дээр ирсэн. Тэгээд буцаж тийшээгээ очих гэж хүсэж байгаа. Тэгээд тэрнтэйг айл болохын амьдралд хамт байхыг хүсэж байгаа. Тийм бурхан байхгүй. Тэгэхээр одоо миний мэдэх өнцг нь бол тийм сайн сайхан уучлаагч, инэрэгч хилэгнэн. Гэхдээ уурлагтаа одоо уучлахтаа хурдан. Өршөөлийн инэрлэн төгсгөлгүй. Тийм бурхан байхгүй. Гашуудлал ном дээр гэдэг чинь халагл эсвэл орчуулаад нөгөө
өдөр бүр цоо шин үнэн сэтгэлтэй нагууя гэдэг те. Ерөөсөө тэр тийм гайхалтай л бурхан. Тэр өнцгөөс л би ингэддэг. Анх итгэхдээ бол ер нь нэг юм догшин. Тэ нэг Тэнгэрийн Зевс юм аашаа нэг юм шийтгдэг те нэг тийм бурхан бодоод идэг гэсэн. Тэгээ яг хуучин гэрээнээсээ яваад те шинэ гэрэн дээр очиод ингээд шинэ гэрээ уншчих ч гэсэн ер нь л догшин юм шиг. Тэгээ яг ингээд Иесусийн ярьсан ингээд дахин унших тусам Библийг гүнзгийрээ л те. Тэгээ бурхан ер нь бол маш сайн юм байна гэдэгт дээр л байгаа. Гэтэ бол бүтэн бурханыг оршихуй тайлбарлаж бол мэдэхгүй л те. Нэг ийм асуулт ингээд байнга энэ ер нь бурхан гэж юу вэ? Бурхан гэж хэн бэ гэдэг юм энэ асуулт ингээ хаасаагүй л асуудаж идэг шүү дээ. Ялангуяа христч хүмүүсээс ч гэсэн ингээ байнга л асуудаг. Би энийг ч гэсэн юун төрөнд бас ярьцлага маань хэлж байгаа учраас зүгээр суйруулгаад асуумаар байсан. Тэгээ гол асуумаар байгаа одоо асуултаа бид хоёрт хэлье. Асууя гэж бодож байгаа. Тэгээ тэр маань юу вэ гэхээр за бурхан гэж бидний хувьд одоо ийм юм байна. Тэгээ мегагийн хувьд ийм ойлголт байна. Бадралын хувьд бас Амосын хувьд миний хувьд ч гэсэн арай өөр ойлголт байхыг ч үгүйсэхгүй шүү дээ. Харин бурханлаг амьдрал гэж тэгвэл юу вэ? Ер нь за бурханлаг гэхээр амар юм шашинлаг сонсогдоод байж магадгүй. Ер нь Христэд итгэгч хүний амьдрал гэж ер нь яг ямар амьдрал вэ? Одоо би өмнө амьдарчаасаа амьдрал дээр би Христийг ч болж байгаа учраас амьдрал маань арай нэг юм өөр төрлийн амьдрал нэмэгдээд байна уу? Эсвэл ер нь яг ямар үнийг илүү Христэгч амьдрал гэж ер нь одоо хоёрын маань гол одоо хоёрын маань одоо Христэгч ер нь амьдрал ер нь ямар байна? Энэ амьдрал маань нэг юм хоёр төрөл байна уу? Би одоо Христ итгэгч биш амьдрал гэж нэг байгаад байна. Эсвэл Христэгч амьдрал маань гэж тусдаа юм хоёр байна. Эсвэл зүгээр л ерөнхийдөө амьдрал маань энэ миний асууж байгааг ойлгож байгаа. Би юу гэж асуугаж бас юм мэдэхгүй. Яг тэгэхээр энэ маань ийм ойлголт нь их сонир. Гэхдээ ойлгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр тоо юм маань өөрсдийнхөө саналыг хэлв, бодлыг хэлвэл те. Ер нь чиний амьдрал яаж яг Христэгч тэр амьдралаар амьдарч чинь те. Библи бас хэлэхдээ бурхныг алдаршуулдаг гэж байгаа те. Бурхныг алдаршуулж байгаа амьдрал маань яаж эсвэл нэг юм онцгой гоё юм байна. Ер нь зүгээр гоё чөлөөтэй хуваалцвал те өдөр бүрийн амьдралууд чинь. Эсвэл бид нар зовдгүй юм уу? Нэг юм асуулт байна шүү дээ. Бид нар бурхан агуу гэл бас сүүл үнэхээр бид нар агуу бурхны хүмүүс юм чинь бид нар бурханд итгэдэггүй хүмүүсээс илүү зовхгүй гоё амьдраад байдаг юм бол. Нэг юм ич хэдийн юм шиг дээ. Эсвэл өвдөхгүй юм уу? Эсвэл Христэгч хүн ер нь өвдчихүүл эмнэлэгт явах очихгүй юм уу? Залбираа суух хэрэгтэй юм. Ер нь ингээд янз бүрийн ойлголтууд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хоёрын маань одоо тэр амьдрал ер нь ямар энэ за ойлгосон баг тий. Мэдээж нөгөө бурханд итгэхээс өмнө амьдрал гэж нэг ойлголт байгаа шүү дээ. Тийм гот тухайн үед бол айгүй тийм чаленж дундуур явж исэн юм байна гэдгийг анзаарсан л да. Тэгээд мөн яг нөгөө тамирчин байх үед маш хүнд өвдөөд бэртэл аваад эмнэлгийн орон дээр гарч хөвтөөд тийм. Тэг хүн чинь яг ингээ өвдөөд ирэхээр ингээд айгүй их зүйлсүүдийг ирж хайд юм байна. Бүр ингээд одоо яаж идгэрх үү те эрүүл болчих юм бол баг бүх юм сайхан болчихгоо. Тэгээд эмнэлгийн орон дээр хөвтөж явах чинь би ч нөгөө нэг юм тарианаас амар айдаг нөхөр ахгүй. Уул нь бол тариан зүү харахаар ингээд уул нь тамирчин байгаад байдаг те амар те том болцсон ч гэсэн тий болцсон ч гэсэн те ер нь бол ингээд зүүнээс айгүй хол тийм фоби байдаг гэсэн. Уг нь дулааны спорт юм байна. Тий тэгээд загвуулахаас айхгүй тий. Өшөлдүүлж бол нэг тийм сонир биш өдөр болгон зодтолж байгаа юм чинь. Тэгээд тарианаас амар айдаг байжгаад яг өвдөх үедээ би бүр ингээд эмчээ дуудаад одоо сүлгчээ дуудаад би тариулъя гэж гуйж байгаа байхгүй бүр. Одоо өвдсөн болохоор бүр ингээд өвдөхгүй тул би сайн унтчмаар байдаг. Тэгээд гуйж тариулж байгаа байхгүй. Бүр тийм төвшөнд тариатай найзууд болсон. За тэгээд бариач дээр очиж үзэж байгаа юм. За тэгэл ер нь бол үзэж хардаг хүмүүс дээр очиж үзэж байгаа юм. Өвдгнөөс шингээ авахулж үзэж байгаа юм. За эмнэлгээр яваад ингээд мэдээж авах хэвээр бүх л арга хэмжээ байна. Тэгээд сүүлдээ нөгөө ангаах эдгэж чадахгүй болоод ирэхээр чи айгүй хэцүү болт юм шүү дээ чинь. Тэгээд яг нөгөө нэг бөө дээрээ очиж байгаа юм тий сталам дээрээ очиж байгаа ингээл үзэж харуулах бүх л хүмүүс дээр очсон. Тэгээд эцсийн үр дүн дээр хүн яад ингээд гэсэн чинь яг надад бол яг тохиолдсон зүйл байхгүй. За чиний залбиралт яваад очиод үзээч. Тэгээд за үнэхээр одоо арга тасарсан тий бүх юмар нь яваад үзээд идэхгүй хөл дээрээ зогсож чадахгүй юм чинь. За ямар ч сан явъя очиж залбирч үзье тий одоо сүүлийн арга баг шахуу гэд очиод залбирсан. Тэгээд нэг сар гарангийн дараа ер нь бол халуун чин зүг тавилаа. Тэгэл би одоо эмнэлгийн орон дээрээс ингээ харахтаа би ингээ алхаж байгаа хүмүүсийг хараад айгүй их гоё мэдрэмж авдаг гэсэн. Тэгээд
алхахтай А бүр алхаж чадхаа болсон юм байна шүү дээ. Бүр Хэзээ ингээд болсон юм. энэ 2013 онд би оюутны аз ургалчууд тэгээд зүгээр айгүй сони юм бас болол тэгэл 2 хөл дээр гიშиж чадхаа болсон. Тэгээ хамгийн хэцүү юм яг нөгөө хүн гуугаад 0 орох ч айгүй хэцүү юм л шүү дээ. Зааг ингээд ахын дүү ингээд тэнд нэг өвдсөн дүүгээ те цэргийн хоспиталд өвтөж байгаа байхгүй. Аа ингээд 0 оруулаад өгөөч чи. Тэгээд тэр үнцэртэй гараад явчих. Тэр бол амар хэцүүсэн. Тэгээд тэгэл яг тэр үед яг бурхныг айгүй их мэдэрсэн. Яг чи бурхан байж тээ. Тэгээд яг Христ итгэгч болъё гэдэг нь 19 онд байхгүй. Тэгээд бас хөл дээр босчоод бас хүчтэй. Залуу үе чинь ингээл 19 онд яагаад шийдсэн гэдэг тэгэхээр надаас нөгөө нэг хамаарахгүйгээр миний эргэн тойронд хүмүүс ингээд асуудалд орох юм шиг тийм мэдрэмж аваад би ч нөгөө багш болчоод шавнартай болоо шавнартай болсон чинь яасан бэ гэхээр би тэр хүмүүсийн өмнөөс хариуцлага авч эхэлж байгаа. Тэгээд нөгөө аав хүн шиг юм мэдрэмж аваад. Тэгээд тэр үед за би зүв байхгүй бол болохгүй юм байна. Зүв байх хамгийн одоо боломжтой газар хаана вэ? Намайг засч чадах газар хаана вэ гэдгсэн чинь ерөөс яг цуглаан л юм байна гэдгийг анзаарсан л та. Яг нөгөө өөрчлөгдөх боломжтой. Тэр дотор байгаагаар хүлээн зөвшөөрөх боломжтой. Тэгээд Христ итгэлтэй хүн гэхээр л нэг төгс юм шиг санагддаг. Өмнө тиймэрхүү бодлууд аяг их байдсан бол одоо бол энэ чинь ингээд тэ сайжрах гад илүү бас тэ зүв байх гэх чигээд ингээд явж байгаа хүмүүс их байд юм биш тэ гэдгийг ойлгочихсон. Тэгээ ер нь бол тэгэл адилхан л хүн шүү дээ тэ. Тэгэл илүү их бурхныг ирж хайж байгаа хүмүүс. Тэгээд шал өөр ертөнц байсан л дээ ер нь Христ итгэл. Яг энэ хүмүүс донд орж ирэхдээ ядчил нөгөө нэг асуудлыг шийдэх шийдэл нь арай өөр тий илүү зөвөр шийддэг тий асуудалд хандахдаа илүү тайвнаар ханддаг. Тэгэхгүй тэгэл зөрчилтэй л тий дуугаа өндөрсгөөл ингээл авахгүй. Боломжтой. Христ итгэж хүмүүсийг харахаар нэг ялгаа байгаад байгаа байхгүй. Итгэж биш хүмүүс ингээд хоорондоо муудалцсан. Нэг муудалцахаараа 3 4 жилийн дараа тэрийг санаж байгаа. Итгэгч нарын ялгаа нь болохоор 3 4 жил дахин муудалцаад байгаа ч гэсэн дахин уучлах гэж оролдоод байдаг. Тэгэхээр нөгөө итгэгч хүмүүс хоорондоо муудалцахаар аягүй хурдан эвлэрэд байдаг нэг тийм даваа тал байдаг юм л. Баахан нэмсэл болж байгаад нөгөө үл итгэгч хүмүүс төр очихоор нөгөөдөл хизээж уучлах гэж оролдоогүй зүгээр л тэр яг урдны муу нэр бүх муу нэрийг хосовч арилахгүй гэдэг шигтэй. Тэр болгон бүгд байж байдаг. Тэгэхээр яг тэр талаараа бол итгэгч хүмүүс аяж хон даваа талтай юм гэж хараад байгаа. Одоо Есүсийн сургаал бол Тэнгэрт хэсэгчийн төгс учраас та нар төгс бай гэдэг нь шүү дээ. Тэг төгс байх гэж хичээдэг. Гэхдээ чаддаггүй. Гэтэл одоо чадах ёстой. Тэг тэр төгс гэдэг нь яг нөгөө бидний багаас сонссон тийм хүршихгүй тийм төгс биш байхгүй юу? Философийн юугаар ингээ бид нэр төгс гэдэг үг хитрхи ингээд одоо өмөрүүлээд хизээж хүршихгүй зүйл болгоо хийцэн байгаа байхгүй юу? Бүх юм төгс байх юм бол тэр чинь өөрөө төгс биш гэдэг ч юм уу те ингээ парадокс болгоо хийцэн. Гэтэл зүгээр л одоо математик гэдэг бол төгс систем гэж байгаа байхгүй юу? 2 дээр нэмэхэд 2 дээр 2-ыг нэмэхэд 4 хэвээр л байна. Хүүхэд гараад ирлээ те эмэгтэй хүүхэд байна. Би өөрөө эрэгтэй хүүхэд төсөжсэн байлаа ч гэсэн тэр хүүхэд бол 2 гар 2 хөл бүтэн байна. Төгс. Тэгэл болоо. Тэгээ нүдэн бүтэн байж байна. Жохон гажигтай төрүүл одоо яг уу тэгээ яг тэр одоо жохон одоо тэ энэ дээр одоо ажиллах хэрэгтэй байна. Эмч нартай ярих болж байна. Тэгвэл төгс гэдэг нь тийм хүршихгүй ойлголт биш. Яг тэгэхээр төгс хүмүүсийн талаар Библиэл дээрээс гарсан баг. Тэднэр нь зүгээр л одоо чинь яв. Тэ тэр нь тийм нөгөө хүршихгүй ойлголт биш. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр яг Есүсийн сургасан бол тийм хүршихгүй юмд бүх хүргээ хүрээтгэх гэж бид нарыг тавлаагүй. Хүрж болох зүйл байсан баг. Тэг хичээж лэн. Тэгээд итгэж болсноос хойш ер нь амьдрал маш олон тал дээр давуу тал гарч байгаа. Одоо харилцаа, сэтгэл зүйн байдал те. За гол мессежнээс хүнс аврагдах штэ. Тэрнээс гадна энэ ертөнцийн маш олон зүйл төр давуу тал гараад байгаа. Гэтэ би үнэн алдартнуудын нэг юмд аягүй дуртай. Тэд нэр үнэн алдартнуудыг дандаа ингэдэг гинэ. Бурхны хүү Есүс Христтэй нүгэлт намайг өршөөгч. Байн амд уншиж идэг. Сүүлдээ бүр ингээд өөртөө уншиж байгаа ч мэдэхгүй уншдаг болгодог. Тэгээд би гайхаад ChatGPT-д ярьдаг байхгүй яагаад гэж асууад тий. Бурхан аварцсан гэдэгт итгэдэг юм уу? Тэгээд яг ингээд сүүлдээ бодоод хахаар тэр үс юм аюу зүг юм бэл. Яг тий бид нар ч нөө бодлороо минут секунд болгоно нүгэлүүлдэж идэг. Тэгэхээр нөгөө байн проектор бурхны авралыг яг нэгдүгээр яг 1.9 дээр тий нүглэн нэмжлэх юм бол итгэмжт бурхан тий нүглээс ч ариусгана гэсэн
Тийм сургаал байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан байнга гэдэг нүглэн нэмжлээд байгаа юм. Бурхны хүү Есүс Христос нүгэлт намайг авраач гэдэг. Тэгэхээр ялгаа нь бол том үл итгэгч байх үеэс. Төгсөрсөн үг гэвэл төгсрөөгүй. Гэхдээ чадхаараа л гүйж байгаа ийм амьдрал болчиход. Окей. Би болохоор зүгээр ингэж бодд юм. Бид нар энэ дэлхий дээр байгаа одоо Христэд итгэжтэй зөвхөн монголгүй ямар ч улс юм байсан. Бид нар нэг л зүйлээр өөр нь Бурхныг мэддгээрээ л өөр байгаа тань уу гэж бодод. Гэтэл би зарим үед надаас ч илүү ёс зүйн өндөр хэм хэмжээтэй, бие хянах чадвартай одоо маш гоё мундаг хүмүүстэй уулзж ирээд тэгсэн чинь нэг юм мэдсэн тэр хүмүүс Христ итгэгч биш байсан. Тэгээд би бид нар Христ итгэгч болохоор л тасархай гоё болоод те амар гоё юм зигзээсэн гоё ах нар болоод те амьдрал нь жигдэрэл эсвэл өвдөж ханалдгүй асуудалгүй болоод эсвэл одоо те тэр хүн ч гэсэн айгүй гоё мундаг хүн болчих юм болов уу гэдэг нэг юм ойлголт Христэд итгэгч хүмүүст ч байгаа Христэд биш хүмүүсийн дотор ч нэг юм асуулт байгаад байдаг шүү дээ. Зарим үед бид нар ингээд бурхан хит их бурхан гэхээр Христэд итгэж биш хүмүүс тэгж хэлдэг шүү дээ. Өө чи зүгээр амьдралдаа болж байгаа зүйлээ эсвэл өөрийнхөө хувь тавилангаа чи зүгээр бурхан гэж андуураад байгаа юм биш үү ч гэдэг юм асуулт. Тэгээ миний хувьд би айгүй тийм одоо дарааш төгсгөж хэлэхгүй ч гэсэн тийм мундаг Христэгч биш хүмүүстэй уулзж байсан. Гэтэ би юу гэж ойлгодог вэ гэхээр ерөн зүгээр энэ хүн гэдэг юм чи Библиэс өөрөө харахад угаасаа бурхан бүтээсэн. Хоёрдугаар нь энэ ёс зүйн хэмжээ гэдгийг чи өөрөө бас бурхан бий болгож өгсөн. Тэгэхээр бурханд итгэдэг ч вэ үү, итгэдэггүй ч вэ үү биднээс гарч байгаа энэ сайн ёс зүй бүгд бурханых юм байна гэж би зөвөр итгэдэг. Харин бид нар бол бурханыг яг бурхан Есүс бол бурхан шүү гэдгийг мэдсэн нь л бидний хамгийн том одоо баялаг илүү одоо давуу тал гэж хэлэх хэрэгтэй бол магадгүй тэрний юм болов гэж би боддог байхгүй. Түүнээс хойш би ч гэсэн муухай ажиллах үед, би ч гэсэн буруу юм хийх үед зөндөл гарч байгаа. Би ч гэсэн тий одоо муухай бодох уу юу ч гэсэн ингээл зөндөл гардаг шүү дээ тий. Тэгээ би хэдүүлээ хэд жоохон deep ямар юм гүнзгий юмнууд яриад байж магадгүй. Би нэг сонирхолтой юм асуумаар сойш нэмэх юм байгаа. Эсвэл би дараагийн нэг сонирхолтой юм асуу. Би нэг юм чиг. За. Би одоо төгсрөөгүй гэж хэлж байгаа л да. Гэхдээ өмнөөс нь самаагүй дээр байхгүй. Би өмнөөс нь бол хин нэг үзэн ядаад байгаа. Уучлах ёстой доо гэдэг ямар ч надад тийм сэтэл байхгүй. Байхгүй байсан. Тэгээд судлалын шинжилгээ ханд чи хин нэг уучлах ёстой гэсэн тийм байхгүй. Уучлахгүй байх нь сөрөг нөлөөтэй юм гэдэг гэсэн юм. Тэгвэл Библиэл дээр болохоор чи уучлах ёстой. Уучлал гэсэн байна. Тийм шалгуу. Тийм. Нүг надад одоо жигнэсээ тэрийг ажил болох шаардлага үүсчихэж байгаа. Өмнө тийм тушаал байхгүй бол за уучлал гоё юм байна. Гэтэ нэг мэдсэн чинь нэг үзэн ядц явж байгаа. Тэгвэл би одоо үзэн ядаад яж байгаа гинт ухаарангад тэ бурхан нүршээ гэж. Би дахиж хүмүүст өөр тооцохгүй. Дахиж юу санахгүй. Дахиад санал дахиад уучлаарай тий. Тэгээд ийм хэцүү байхгүй юм чинь. Тийм шүү дээ. Их нэртэй үнэнж байх чинь бас хэцүү байхгүй. Тийм шүү дээ. Одоо өөр эмэгтэй хүмүүс давхар ингээд тий юм бичихэд тэр нь уруу татагдахгүй байх. Тэг чинь хэцүү байхгүй. Тэнгүүд яг надад Есүс Христ байгаагүй бурхан байгаагүй бол Есүс Христийг энэ сургаалыг өгсөн шүү дээ. Тэгэхээр надад тэрний татгалцахгүй би их нэртэй баригдахгүй л байхад болох байсан юм биш үү. Тэгээ тийм л тэгчгэд л тэгэл хинэж гомдохгүй шүү дээ. Хинж замаар явчихсан байхгүй. Намайг би тийм байна те. Бахан бие маань маш их өсөж байгаа байхгүй. Тэгээ бидний дотор нүгэл байсараа. Тэнгүүд би ихнэрээсээ айдаг байсан бол ихнэрээс нь угаал хийж шүү дээ. Тэгвэл яг бурхнаас айдаг байж үнэхээр тэрийг давах шаардлага үүсч үнэхээр өөрийнхөө тэр доторх бузар муу хүслийг ихшээж чадчих байгаа байхгүй. Тэгэхгүй бол бурхан надад тэрийг тавьж өгөхгүй бол би нөгөө махан бие дагаал л өстой. Өө тийм орчин цагч хүний эргчлөө те. Ингэж араар тавьж иж гэр бүлээ авардаг юм те. Одоо цагчин сайхан стрип ордог болсон цаг маа гэл. Ингээл өөрийгөө сайхан зүвтгүүл рационаллээ зүйшин те. Өөрийнхөө ер нь өвлөлтгүй ямар ч ухаалаг тайлбарлаж хэлж болдог байхгүй. Ямар ч юм да. Тэгэхээр яг бурхан байж иж тэрийг бат болгож өгч. Тэгэхээр тийм хэдийгээр сүм дотор би ч гэсэн төгсрөөг байгаа ч гэсэн ердийн өмнөх хүнээс бол хамаагүй дэг ойлгочих би Иесус Христос сургаал. Nice. За энэтэй холбоотой үргэлжлүүлээд бас тэгтээ сонирхолтой асуулт асуу. Тэр бодож исэн бол бас айлж мэдэхгүй байна. Ямар асуулт вэ гэхээр бид нар одоо Библи угаасаа уншдаг шүү дээ, тий. Зөндөөл уншиж байгаа бах. Тэгээд ер нь Библи уншаад
Библиэлд гарч байгаа маш их дүрүүд байгаа. Жишээ нь Есүсийн 12 дагалдагч байна, тэ. За Есүсийн яг 12 дагалдагчийн нэг биш ч гэсэн тэр цаг үед амьдарч ирсэн Паулч байна, тэ. Эсвэл бүр Есүсээс ч өмнө амьдарч ирсэн одоо Библийн одоо бидний хэлдгээр Библийн дүрүүд, Библийн баатрууд гэж хэлдэг. За эндээс өөрөө чи амьдралтай хамгийн төстэй эсвэл өөрөө чи майндсеттэй хамгийн ойрхон байсан тэр хүн ер нь ямар хүн байна? Тэгж өөртөө бодож ирсэн үү? Та чөлөөтэй бодож ирсэн бол тэ. Яг нь миний байхыг хүсдэг Есүсийг оролцуулах үгээр ярьж байгаа шүү. Угсаа Есүс бол супер рол, ультимейт учраас. Есүсийг дурдахгүй шүү. За Есүсээс бусдаар гэвэл Даниэлаас суралцах гэж хичээдэг. Даниэл бол яг сахилга маттай, ухаалгаар ирдэг те. Яг тэр шийдвэрээ гаргаад бурханд өмнөж байдаг. Ийм хүн яг төгс итгэгчийн жишээ байхгүй. Тийм байхыг хүсэж байдаг. Гэхдээ ер нь яг итгэлийн маань замнал ихчлэн Илиатай л адилхан байсан. Тэгээ гайхамшиг одоо нэг Тэнгэрээс гал буулгаагүй. Нөгөө манууч амар юм ганцаарддаг. Тэгээ энэ ертөнцөөс ер нь явчих юмсан гэж боддог те. Миний хувьд болохоор ер нь яг угаасаа итгэж байхаас өмнө л ер нь тийм багаас үхлийн талаар их боддог. Амьдралд нэх хорогддгоо тийм хөвгтэйсэн байхгүй. Тэгээ маа найз мэдж ямаа орлоо. Тэгээ ер нь үхлийн талаар аяг их боддог тийм хөвгтэйсэн. Тэгээд амьдрал бол утга учиртай л байж таарна. Яг бид нэр амьдраад байгаа учраас нэг удаа философи хичээл дээр ирсэн чинь би нэг ихний хичээл тасалчаад ирдэг байхгүй. Тэгсэн чинь хоёр дахь хичээлийн даалгавар гэрийн даалгавар нэг амьдралын утга учир юу яагаад амьдрдаг вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй гэдэг. Тэгээ хүүхдүүд зөрхий юм бэл. Надад тэр амар утгагүй санагдаад байгаа байхгүй. Яах гээд ийм асуугаад байгаа юм тий. Зүгээр л амьд байгаа юм ч одоо өвчлөлтэй юм шүү дээ тий. Яг яагаад тэрийг тэгж төвхтэй болгоод гол нь бодлоо гэд тэд нэр зөв хариулт олно гэсэн ямар ч баталгаа байна. Амар юм мангар юм яриад байгаа байхгүй. Амар цэцэн юм яриад байгаа байхгүй. Гой сонсогддог. Тэгээд ерөөсөө яг тийм шалтгаанаар л өөр амьдраад байдаг тий. Биднэрт ямар нэгэн дуудлага авах юм нэг байгаах тий гэдэг. Тэгээд амьдарч яваад тэгээ итгэж болсноос хойш бол айгүй тийм бүрэн дүүрэн утга учирын хямрал дахиж үүсгэж болчихоо. Гэтэ нөө би бурхныг ингээд ярихаар бурхныг хүмүүс ойлгохгүй болохоор амар их ганцаарддаг байсан. Эхний 2 жилээ би ч нөө Христ итгэгч нартайгаа найзлал нөхрлөөгүй. Тэгээд яг бурхны талаар хаяа хүмүүст ярина. Тэнгүү тэр айгүй хэцүү санагддаг. Яг тийм Илия шиг ер нь тийм ганцаардмал байсан. 12-оос гэвэл бол Питер. Питертэй адилхан гэж байна. Би Питерийг ер нь айгүй зөв гэж боддог. Зөв хүн гэж боддог. За одоо яг хоо Питерийг ер нь нөгөө хүмүүс амар тийм Паул загнуулсан гэдэг ч юм айгүй олон талаар нь доош нь хийх гэдэг байхгүй. Питер чи яг Иесусийн сонголт байхгүй. Бүр шавнырыг тэргүүлэх сонголт байхгүй. Бид нар Питерт эргэлзэж байгаа нь өөрөө Иесусийн сонголтод эргэлзэж байгаа. Тэгээ Питер бүр гайхалтай нь яг тэр Иесусыг цовдлогдоход тантай хамт өхөн гэж хэлсэн яг хэлсэндээ хурж малхын чихийг тасцсан байхгүй. Гэтэ эзэн боловсон. Тэгээ дараа нь яг нөгөө эзнийг залбир гэж залбираг учраас Иесусыг залбир гэж залбираг унтчихсан шүү дээ. Тэрнээсээ болоод яг сатананы сорилтонд унаад Иесусыг үгүйсгэж байгаа байхгүй. Гэтэ усан дээр алхна гэдэг бол бурханд зориулагдсан гайхамшиг. Дуулал 77 дээр Асафын дуулал дээр яг Иесусыг зөвгөнсөн байж магадгүй. Гүн ус таныг хараад бимбигнэн. Тэгээ усан дундуур таны замчин байна. Гэхдээ тэр мөрийг чинь хинч харсангүй тий. Тэгж бичсэн байдаг байхгүй. Тэнгүүд хуучин гэмдэр зөндөө гайхамшиг байгаа. Тэнгүүд хөлтэй доглоныг босгох, сохрыг хараа оруулах тий. Усан дээр алхах, Христ зориулж үлдээсэн тийм гайхамшигуд байгаа байхгүй. Тэнгүүд энэ гайхамшигуудыг хамт хийсэн хүн Питер байна. Питер хийсэн. Тэгээ Питерийн гайхалтай нь сүнс гэж бүгд айжсэн аа. Би байна гэд те. Бүү би байна гэсэн чинь шууд та муу юм бол та намайг дуудаач. Эзэн дуудчихвол би усан дээр алхна гэдгийг мэдэж байгаа байхгүй. Тэр энэ нь яг нөгөө Есүсийн хүс шаардчихсэн те тэр хүүхд шиг итгэл гэдэг яг тэнд байгаа байхгүй. Гэтэ удаа үргэлжлэегүй л дээ мань хөө. Шуурга хараад айцсан. Тэгээ эзэн тэ баг итгэлд чи юунд эргэлзээ гэж байгаа. Гэтэл тэр 12 шавьяас ганц алхсан нэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт яг тэр алхах мөч айгүй хэрэгтэй байдаг. Питер шиг тэгж юм зоримог ер нь юмроо орж идэг байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ Питерт бол угаасаа унсан боссон юм зөндөл байгаа л та. Эсвэл ариун сүнс ирснээс очоод Питер бол тэгээд угаасаа амар үлгэрч болчихж байгаа шүү дээ. Зогсоошгүй нөхөр болчихж байгаа шүү дээ. За. Мега гэв. Тэгээ Йошуа 1:7 гэдэг яг энэ үгээр айгүй их урам авдээ.
Тэгээд ер нь бол бурхан хүнийг амжилттай байхаар бүтээсэн гэдэг нь яг ингээд харагддаг шүү дээ. Библиэлд маш олон зүйлсүүдээр ер нь бол амжилтгүй байхаар ерөөсө бүтээгдээгүй. Бид нар бол бүү шантар тий тууштай өгөөд чин зөрөгтэй. Гол нь энэ хуулийн номноос ингээд баруун тийш зүүн тийш бүү хазаагаараа ер нь энэ тууштай бөгөө зөрөгтэй ахмал чи хаа явсан газар амжилт болох болно. Тэгэд айгүй олон хүмүүс нөгөө Йошуа чи ингээд чиний хандлагч бас Йошуатай айгүй төстэй байна гэдэг. Нөгөө тулааны спортоор хичээлдэг байсан чи тэр тий ингээд нөгөө маш олон дайнуудад явдаг. Гэхдээ мэдээж Йошуагийн сайнаас биш бүхний сайнаас байдаг тий. Тэгээд Йошуа бол дуулууртаа яг дагж чаддаг. Тэгээд энэ Йошуагаас айгүй их урам авдаг. Сүүлд гисэн маа дүү наваг тэгжсэн. Үүс ном дээр нөгөө үүс номоор чимээгүй цаг таныг хийгээрэй. Барнабын жишээ Паултай хамт явдаг тий. Барнабтай айгүй адилхан байна. Айгүй их урам өгч байна. Танаас айгүй их урам авч шүү гэдэг. Тэгээд нөгөө мэрэгжлийн бас онцлог бас яваадах шүү. Нөгөө коуч хүн болохоор ч тэгэл бусдыг урамшуулах, босгон байгуулах. Бид нар ч урмаар л дутж байгаа шүү тий. За амсахаа босоо давай та чаднаа тий. Төслийн гарна шүү. Бодлоо амжилт brother тий. Подкаст нь гоё байгаа шүү гэл. Яг энэ зүйл бид нарт яг ингэ дутагдаж байна. Тэгэхээр тий Барнабын одоо жишээн дээр ингээд явж байгаа бас ахаа Барнабыг судлах хэрэгцээ шаардлага гарч байна. Би Барнаб гэдэг нэрээ сонссон чинь нэрээ харагдчихэ шүү. Тэгээ Библи чинь Барнаб гэдэг чинь юу вэ? Амар тайвны хүү. Тэ. Тэгээд чамтай уулзаж гисэн тийм мэдрэмж өгдөг шүү дээ. Тэгэхээр нэрээ баярлаа. Айгу гоё шууд уг нь таквондо мокондог бодохоор Жошуатай төстэй юм шиг гинэ. Нөгөө талаасаа нэрээ Барнабтай айгу юм ойрхон. Би болохоор номер 1 ганц хүнтэй. Уг нь миний нэрийг Амос гэдэг. Тийм учраас хүмүүс нэг та Библийн бадрын Амос юм. Амос гэдэг ороод юм. Би энийг яг үн Амос гэдэг нэр маань өөрөө юм. Нэг юм гоё сүнслэг мөслөөр ирээгүй л дээ би зүгээр PC тоглохгүй. PC дээр нэг өөр гоё нэр бичсэн шүү дээ. Тэрэн дээр Эрдэнэ юм гэж бичгээр өөдгөртэй харагдаад харин Амос гэж тавьсан байхгүй. Библийн нөгөө 66 номны нийслүүдийг харж байгаа. Нөө энэ гоё кул байна гэд гусаас. Тэгээд тэрнээс шүн болон Амос гэдэг байна. Тэгэхээр миний өөртөөгөө төстэй өөртөөгөө зүйлүүд би номер 1 бол би Петр хамгийн дуртай. Библи Есүс тэ сая бадрлын дуртай. Тэгээ би бол яг юу талаас нь хардیں۔ Ийм зөрөгтэй тэнэг. Тэгээд саваагүй нөхөр. Тэгээ Петрийг бол би тэгж хардیں۔ Библи шинэ гэрээгээр бол тэ ялангуяа сайн мэдээний 4 номон дээр Петрийн энэ саваагүй үйлдэл, саваагүй ярианууд амар сахилахгүй нөхөр өө шүү дээ. Тэгээд юм болгоны урд юм саваагүй гэж явдаг. Би ер нь одоо тэгж амьдэрдэг. Би ер нь их юм саваагүй байх гэж хичээд. За яг л ухаантай амьдрах чинь бас тийм гоё биш. Бүх юмыг бодоол төлөвлөл. Зарим үед ягаад зүгээр л хийж үзэж болохгүй гэж гэдэг нэг юм бодол өгдөг. Тэгээ Петрийн тэр усан дээр алхдаг. Би бас яг тэгж боддог. Энэ дэлхий дээр Есүс Петр хоёроос өөр хинч усан дээр алхаж үзээгүй. Нооч алхаж үзээгүй. Устай хамгийн их холбогддог хүн завин дотор байсан. Тэ? Тэгэхэд нооч яадаг л бүр шуу гаргадаг шүү дээ, тэ? Хэрвээ үнэхээр яасан бол өөрөө гарч үзэж болохгүй шүү дээ. Тэгэхэд тэрийг хараад усыг хувааж иж голоор нь алхах. Тий, усыг хуваагаад хуураагаар гарч байгаа шүү дээ. Усан дээр алхах чи яг эзэн зөриулж хадгалсан. Петр гэдэг бол тэр мэдээж живсэн л дээ. Тэгэхдээ ядчил 3 алхсан. Тэ? Тэгээд Есүсийг ингээд би тэгээ урамнаа гэж Есүс хэлсээр хахад Есүсийн хажууд байсан хүн бол Петр байсан. Есүсийг өгөхийн хүртэл хажуудалд нь Есүсээс урвж байхдаа хүртэл өмнө Есүсийг үгүйсгэж байхдаа. Үгүйсгэж байхдаа хүртэл Есүсийг хараад ингээд суугаад байна шүү дээ. Тэгэхээр тэр дотор бол Петрийн дотор бол нэг юм аимшиггүй зөрөгч юм шиг, нөгөө талаас нь харуул жоохон муухаглалч юм шиг тий. Тэг би бол Петрийг үнэхээр 2 гараа өргөж одоо шүтгэн хашиг тий айгу гоё санагдсан. Тэгээд эзэн чи өөрөө Есүс Христ Бурхан хүний биеэр төрсөн гэж шүү дээ бид. Тэгээ Бурхан үнэхээр хязгааргүй мэрэгүү ухаантай юм бол яг тэр өдөртөгч болгож сонгож байгаа хүн яг мэдчихэж байгаа байхгүй. Бид нар харахаар ингээд мангар нөхөр харагдаад байна шүү дээ. Гэтэл яг цаана нь яг шалтгаантай болоод яг тэр хүнийг очиж загасчилж яхад нь сонгож байгаа. Тэр ингээд нөгөө Библи гарч байгаа шүү дээ. Иохан номдор гардаг хаа. Есүс Мосе, Авраамтай одоо Тэнгэр элчтэй ингээд уулзаад байж байгаа уулан дээр. Тэр чинь тэр уулзалт ямар амар гоё ариун
Тэ одоо ямар амар юм сүр жавхлантай уулзалт байх уу те. Тэгсэн араас нь Петр би дайдад майхан бариад өгөө гэдэг. Мас эли авч байсан. Мангар хүндлээ орж иж байгаа сте. Ямар ч юм юугүй. Тэр мэрийг харахаар зүгээр л Петр бол хэлэх юм аа олж байгаа. Саваагүй нөхөр байна. Зүгээр л бодож байгаа юм ингээд зөрөгтэй ингээд гайхчихаа. Тэгээ би тэрийг хараад вау ямар гоё вэ гэж бодлоо. Тий. Ер нь одоо яг бидний дотор бол ухаантай хүмүүс байгаа. Ухаг байгаа. Гэхдээ яг энэ ухаануудын энэ савлгааг харахад бол бурхны төвшөөс харахад бол нэг л ингэ шуган байгаа байхгүй. Тийм амар ухаантай хүн гэж яг үндэ байхгүй байхгүй. Тэр Петри яг маш тийм дом давуу тал бол ингэ зөргөлж ороод байгаа. Итгэлийн хүмүүст бол ерөөсөө энэ айгуу чухал. Яа тийм л тэ. Тийм ер нь зөргөлж орох гэдэг чинь амар чухал байхгүй. Тэр живүүл төс тэ. Тэгээ Библиэд даяар харахад бол бурхан ерөөсөө дандаа зоригтой байх те тууштай байх айхгүй байх дандаа хэлдэг. Бурхан бүр айдсын сүнсийг өгөөгүй гэж байна. Хүч чадал хайр те sound mind буюу саруул ухааны сүнсийг өгсөн гэж байгаа шүү дээ. Бие захиргуу гэж бас орчуулдаг те. Тэг би одоо өөрийгөө зөвтгсөн болчихсон. Би ч гэсэн бас их саваагүй байхгүй. Тэгээ сошиал машаал янз бүрийн юм дээр би жоохон савааг очих гэдэг. Тэгээд бодчвол яад ингэж бодод яад гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг байхгүй. Тэгээд зарим үед за баг юм бурууч юм шиг юмнууд ингээд үйлдэл гарах үе ч гэсэн байт. Тэгээд тэр болгон дээр би яг Петрийг санагдав байхгүй. Петр хийгэл үзчихсэн. Тэгээл Есүсээр хүртэл Есүс ганцхан дагалдагчтай зайл сатана гэж хэлсэн. Тэр шүү дээ. Тэр та одоо Есүсийг загинжааш бүхэн мөхнөөс битээ дэмий балаа юм байна те. Ингээд загинсан чи Есүс урдасан зайл сатана те. Тэр шиг ингээд би ч гэсэн замууд боддог байхгүй. Яа тийм. Тэг алдуулаад бурханаар загнуулвал загнал буруу юм гэж үзэж болно шүү дээ. Тэг би нэг юм ингээ асуумаар байна. Бид нар сайн ингээд бурханлаг амьдрал бурхан гэж шин бэ гэдэг ингээд асууж. Тэгээд за манай Бадрал бол аав хүн бас хүүхдээ нөхөр хүн. За манай Мега бол найз охинтой. Гэхдээ найз охинтой шүү хүмүүсээ. Харин яриахан гэр бүл бол болоогүй ба шүү дээ. Тэгээд нэг зүйл асуумар. Ер нь та нарын манай Бадрал бол одоо шин сэтгэл зүйж stand up comedian те. За бас ингээ подкастыг хост хийдэг хүн подкаст хийдэг. За манай юм болохоор тамирчин. За бас одоо коучинг, лайв коучинг те одоо юм хийдэг. Ер нь та нарын амьдралын одоо тэр нэг юм барьдаг жанжин шугам яг юу вэ гэдэг талаас бас ингээ асуумаар байна л та. Тэгээ эн чин Христ итгэж болохоосоо өмнө ч гэсэн байсан уу? Одоо монголчууд ярьдаг шүү дээ, тэ. Нөгөө суур хүмүүжил гэж ярьдаг. Тэгээ гэр бүлийн суур хүмүүжил бол маш чухлаа гэж ярьдаг. Ер нь хүн болгонд нэг юм амьдралын барьдаг юм жанжин шугам байдаг шүү дээ. Тэгээ магадгүй тэрнтэйгээрээ холбоотойгоор ажлуудаа хийж эхэлдэг. Тэгээ би өөртөө зүгээр ингээ бодохоор би бүр Христэгч болохоосоо ч миний нэг юм жанжин шугам байсан зүйл маань би эр хүн шиг л амьдрахыг хүсдэг гэсэн. Өөр зүйл мэдгүй. Би эрэгтэй хүн болж төрсөн. Яг эр хүн шиг л амьдрах юмсан. Тэгээд тэрнтэйгээ холбоотой дээр үеийн Монголын бааtruудыг ингээл дуурайдаг, хардаг тий. Тэгэл яг нэг юм яавал эр хүн шиг болох уу гээл тэгэл илүү юм цэрэг юм сонирхдаг ч юм. Нэг тиймэрхүү ингээ байсан байхгүй. Тэгээд дараа нь бурханд итгэснийхаа дараа би юу болсон бэхээр бүр илүү эр хүн шиг амьдрахыг хүссэн. Яг л Библи тэр чигтээ эр хүний тухай ярьсан. Библи тэр чигтээ чи эр хүн шиг вэ гэж хэлсэн. Тэгээ Библи тэр чигтээ энэний тухай зааж өгсөн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор би зүгээр хоёроос бол та нарын амьдралын жанжин шугам тий урдаа баримталдаг зарчим тий ер нь энэ ямар вэ? Эн чи эргээд бурхантай яаж холбогдож байна? Зөрчилдөж гин үү? Эсвэл магадгүй миний хэлсэн шиг бүр илүү одоо гал шиг зүйлтэй дүрлэлж байна. Ер нь тэрэн дээр л тий заавал дараа л гэсэн юм байхгүй тий хин ч бодож шүү дээ. Илүү бодогч байгаа. Баглах. За миний бодлохоор манай гэр бүл ер нь гайгүй сайн хэмжилтэй хэлсэн. Одоо бусдад төвөөх те худлаа ярих хулгай их юм юмд ер нь дэмждэггүй. Гэнтэн одоо намайг ер нь би чинь багтаа зодон зохион ер нь оролцдог хөвгт байсан. Тэгээд манай ээж болохоор хүч чадалгүй байгаа хүмүүсийг хамгаалж ийж зааж өгдөг. Битгий хүнтэй дээрлэгч ийж сайн зааж өгдөг гэсэн. Тэгэхээр ер нь нэг тийм хүн чанарын юу аягүй сайтай. Окей. Одоо юу сайтай. Тэгээд хожим нөгөө амьдрал дээр гарахаар аягүй тийм зөрчил үүсчихсэн л да. Яг тэгэхээр зарим айлд сууж хаа зүгээр аав ээж ингээ хүн яаж л өөрчлөнө яриад ингээд ийм амар юм адлын удлын түүх шиг бахархаад байхгүй өөрөөрөө. Тэгэнгүүт яаж ингэж хүн амьд юм ойлгоцсон дээ.
гэдэг юм ярьж одоо ингэж багтдаг хүмүүс байгааг хараад тэг ямар ёс зүг юм бэ гэж боддог гэсэн. Гэхдээ Христ итгэсний дараа миний ингэж бас хичээгээд гайгүй байлаас гаралтай гэж бодсон. Хүмүүжлэлтэй хөөхт гэж бодсон чинь тэр бас л баг байж байгаа л гэж бодож байгаа. Яг тэг бид нар бодол санаандаа муу юм маш их тийдэг. Тэгэд нэг сул талтай юм гэр бүлийн хүмүүжил ээж аваас хол байх үед бүрэн сахигдахгүй. Би бас өөрийнхөө холиод нэг бадрлын нэг ёс зүйсчээд нь шүү дээ. Арай нэг жоохон доогоор. Тэгэнгүүт хүн ч муу хүн болъё гэж болдгоо. Би миний үзэж яг муу хүн болсон байгаа байхгүй. Тэ эмхтэй хүнтэй иргэснээс болоод. Тэнгүүд тэр чинь ямар ч харилцаа ирэхэд салахта хин нэг гомдоохгүй эсвэл дасахгүй тийм гэж байхгүй. Тэнгүүд бид нар чинь Холливуудын өнгөц харилцаа гэдэг юмыг маш их сурцсан. Тэг би маш олон эмхтэйд өнгөц харилцаатай байсан. Тэнгүүд ингээд дараа нь одоо тий өөрөө ч гомдсон, өөрөө ч эвдэрсэн, тэгээ нөгөө хүнээ ч ингээд буруу ойлгуулж исэн маш их юм байсан байхгүй. Хэрэлдэх шаардлагагүй юм дээр аягүй хэрүүн хэмдрүүл тэмцэл хийсэн байна. Тэгээ карьер явцад бас ингээд хүн муулах процессд оролцсон байна. Тэгээд яг хоо тэрний яг нууцаар л өнгөрчихөж байгаа юм л да. Гэхдээ тэгээ гараад явах цаанаа л нэг өөртөө нэг тийм нэг хүн муулж байгаа харахаар нэг сонин штэ. Тэг тийм байгаад байдаг ус. Тэгмэд яг Христ итгэчихэр маш тод. Ёс зүйн зарчим маш тод. Тэгчээр нүү тэрнээсээ гажиж ийшээ тэр нэг баруун ч зүгүнчтэй хазаахгүй гэдэг шиг яг юм хазаасан ч маш хурдан ингэж тэрийг ухаардаг. Энэ амар тод байдаг. Ээж аав хоол байсан ч хамаагүй. Бурхан үргэлж хамтаа байгаа. Бурханы хөдөлшгүй учраас ийм ялгаатай байсан. За би бадралаас шал эсэргээрэлсэн юм. Стратеги сахилгагүйгийн төлөөсөн. Тэгээд одоо ямар сайн манай одоо аав ээж ингээд сахилгагүй хөх тарахаараа энэ яг нэг ашиг гэдэг байхгүй. Амар хөдөлгөөнтэй. Тэгээд аав ээжийн одоо найзуудын хүүхдүүд мега ирж ихээр зогтдог байсан. Бүрстэ үнэхээр бүрстэ амар хөдөлгөөнтэй. Тэгэл болохгүй болол тэгэл зодоо хийх дуртай. Нөгөө бүрслээ ижээтлээ гэж чанаа үздэг. Тэгэл тэрүүгээр өөрийгөө бүтээж ингэж явдаг тийм. Тэгээ мэдээж яг аав ээж маань яг зөв одоо ийм олонтойгоо ийм хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол зүв айл. Тэгээд мэдээж аав маань ингээд сумжилдаг маш чухал сургаалууд байсан. Тэр дотор хамгийн юм чухал намайг ингээд нээж өгсөн зүйл нь юу байсан гэдгсэн чинь хүн өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээт юм аа гэд. Тэгээд өөрөө тэр замаар явж байхдаа ингээд зүв зүйлсүүдийг аяг их олж авч яасан. Тэрний нэг нь бол ерөөсөө таеквондо байсан. За таеквондогоор дамжуулаад нөгөө нэг гудамжинд зодон хийгээд гудамж мэтэрлээд тамхи хэрглэж үзээд пи ууж үзээд ингээд өстө өсвөр насн дээр бол үзээгүй юм байхгүйсэн. Ерөөсөө яг өсвөр наснда яг урагшаа хятад руу явцсан. Тэгэл тэр дотор чи яг л нөгөө эцэг эхчүүдийн хараа хяналтгүй газар очсон. За тэгээд ирэхээр яг ээж аваас холтлоо бүх муу мухай юмуд үзэж байгаа. За тэгэл нөгөө насан туршидтын киног нь үзэж. Тэгэл энэ дотор бол ингээд хэрвээ яг ингээд ишээ орсон болвол энэ дотроос өөрийгөө татаж авч чадхааргүй хэмжээнд баг айгүй бол ингээд орохоор төвшнөлөө ингээд зүгээр ингээд үг талга нэгтэл явж байгаа. Тэгээд буцаж ирээ таеквондо дотор орж ирэхдээ яг нэг зорилготоос яг л таеквондогоороо дамжилт гаргая тий. Ингээд бүр яг энэ дотроо ингээд явж. За энэ дотор явж явах ч гэсэндээ бас ингээд нэг дутуу мэдрэмж байх шүү дээ. За хаяа болохгүй сахилга готох үе байна. Ингээл гарч орох үе байна. Тэгээд хамгийн сүүл нөгөө шавтаа болоод эрэхтэй яг хүмүүжлийн яг жинхэнэ зүйлийг ойлгож байгаа. Тэгээ би ингээд надаас үлгэр дүүрэл авч байгаа хүмүүс байх ч хүүхдүүд байх чинь тэн дээр би зүв байхгүй бол яг болохгүй маань гэд. Тэгсэн яг Библи дээр бүх юмнуудын стажийн тодор хар цагаанаар ингээд бичсэн. Тэгээ энэ нь өөрөө нөгөө бид нар чинь ингээд нууж болд юм байна шүү дээ. Одоо ингээд муу юм хийчихвэл ингээд нууж болоод тэгэл гэрч байхгүй юм чи яах юм гээл тий. Тэгэхээр хамгийн аимшигтай зүйл нь юу вэ гэхээр би өөрийгөө гэрчилж байгаа. Буцаагаад би өөрийгөө гэрчилж байгаа учраас энэ чинь өөрийгөө буруутгах нь хүнийг үргэлж ингэж мохоож үргэлж итгэлгүй болгож үргэлж л доош. Тэгэхээр яг тэр хүмүүжлэлтэй байх үедээ одоо их нэртэй найз охиндоо үнэнч байх үедээ улам өөртөө итгэлтэй болж байгаа тийм. Хулгай хийхгүй байх үедээ улам итгэлтэй болж байгаа. Тэгээд яг зөв алхам хийхдээ одоо хичнээн буруу зүйл хийсэн гэсэнд уучлалт гоох үедээ тэнцээ ингээд өөртөө итгэлтэй байна. Сул дорой учраас уучлалт гуйж байгаа биш. Алдаа хийгээд үнэхээр даруусаад тэг бурхан байгаа. Тэгээд уучлалт гуйж. Тэг ингээд наана ялагдаад байгаа юм шиг мөртлөө цаана айгуу том өөртөө айгуу том ялалтыг авч идэв юм л та. Тэгээд энэ нь өөрөө хүмүүжлийн айгуу том хэлбэр юм байна гэдгийг анзаарсан. Яг өөрөө
гэрч болж байгаа учраас энэ нэгсэндээ бурхны өмнө гэрч болж байна. Тэгээд бурхны өмнө очихдоо яг юу гэж хэлэх юм те өөрөө бүх юм мэдчихэж байгаа учраас. Тий. Тийм тод байгаа нь өөрөө бас айгуу чухал байгаа да. Яг тэгэхээр ёс зүй гэж байхгүй. Сайн муу хүн өөрөө тодорхойлно. Сайн муу гэдэг чинь субъектив юм шттэ гэдэг. Энэ идеал руу орчих юм бол сайн муугийн ёс зүй нийгэм бол зүгээр л замбраагүй байдал руу ордог. Угаасаа тэр орсон жишээ нь одоо би явж байна. Сайн муу гэж юм байхгүй. Сайн муу хүн өөрөө тодорхойлт ингээд хилчингүүд нь бол жинхэнэ бодлооныг үүсгдэг. Яг тэгэхээр би лөвөр хичлээ гэж бодъё. Тэнгүүд би өөрийгөө зөвтгөх байхгүй юу? Хүн rationalization гэж байдаг. Нөгөө хийсэн гим нүгэл нь өөрийнх нь одоо ёс зүйдээ зөрчилдөх юм бол тэрийг одоо ухаалаг тайлбар болж хэлдэг. Ийм одоо хамгаалах механизм ба. Тэнгүүд те амьдрахын тулд л тэгж шүү дээ. Одоо яг тэгсэн л амьдрдаг цаг шүү дээ. Гэл ингээл хэлчихэд яг зөв юм ярьж байгаа сонсогдчихж байгаа. Эсвэл эхнэрээ араар тавьчлаа. Эхнэр мэдчихлээ ойлаад байж. Чи л намайг юм байхад хүргэсэн шүү дээ. Чи надад хайр мэдрүүлээгүй. Чи намайг ер хүн шиг байлгаагүй тий. Ингээл хэлчихэд эхнэрийн буруу юм шиг болчих жоох. Тэгээ хамгийн сонирхолтой нь яг энэ ихэнх ийм кейсүүдээр дандаа араар тавьсан хүмүүс ингэж хэлдэг. Ингэж хэлдэг жоо. Нөхрийнхөө буруу дээ чи намайг хайрлаагүй, хайхраагүй. Дандаа нөгөө хүнээ буруу. Хамтарчаа дандаа буруу. Ягаад гэвэл энэ нөгөө хүлийн зөвшөөрөхөд эндүү хатуу мэдрэмж واخхой. Би ингээд хуурамч хүн гэдгийг хүлийн зөвшөөрөхөд амар хэцүү. Тэгэхээр галс ингээд түлхэгчдэг байхгүй өөрөөсөө. Чи намайг тэгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө ёс зүй ингэж тод бичигдсэн байж иж бид нэр ингээд яг тэр нөгөө үнэн тэр ёс зүйн замыг дагж байгаа байхгүй. Тэгэхгүй бол би яг сайхан өөрөө сайн унгаа бодож исэн чинь муу юм хийчихэд хүмүүс намайг буруутгахаар би сайхан ингээд үг хэлэндээ баялаг сайтай хүн бол өөрийгөө зөв болгоо ярьж чадсан шүү дээ. Тэгэхээр гэхдээ бүр библийг ч хүртэл яг өөрийнхөө буруу үйлдэлийг зөвтгөхөд ашигласан хүмүүсийн талаар сонсч байсан шүү. Тэгэхээр яг энэ ёс зүйг маш сайн тод байгаа. Тэгээ нэмээд зөв ойлгож иж тэр чинь тэрийг дааж байгаа байхгүй. Нэг юм асуулт дахиад хөгжилтэй асуулт асууж байна. Маш богинохон тодорхой хугацаанд хариулаарай цаа. Тэгээд нэг их бас хит их бодоод байвал юм шүү дээ. Хэдүүлээ гоё дийбрэхгүй маш өнгө. Бид ингээд сая одоо хэдүүлээ би яг нэг хувийн тухай ярьж байгаа сүулт нэг юм тооёс хэлнэ цаа. Гэхдээ тэрнээс өмнө бид нар түрүү Библиэс ярьсан шүү дээ. Ингээд нөгөө мэдээж Библийн тэ бурхан итгэдэг мундаг бааtruуд байгаа шүү дээ. Тэр чинь бүгд мундаг шүү дээ. Тэрнтэй адилхан нэг асуулт байна. Та нарт Библийн яг бурханы ажлыг хийсэн бурханд итгэдэг мундаг 12 дагалдагч шүү. За нөгөө Юдасыг хасаач шүү заа. Ингээд юм. Гэхдээ энэ дотроос дургу дагалдагч дургу хүн байдгүй. Нэг л одоо тэр Библиэлд байгаа ч гэсэн юг нь бурханд итгэгч. Тэгээ бурханы ажлыг хийсэн. Ингээд ихтэй та нарын одоо бид нар ярьж шүү дээ. Амьдралын зарчим гэж ярьж шүү дээ. Энтэй нэг юм таардаггүй тэрний нэг тийм байс. Зүгээр юм хөгжилтэй байдлаар битгий хүн түлээж байгаа. Зүгээр асуулт шүү. Ялч үгүй бодчихад идэм байна. Харин тэгж байна. Зүгээр шууд орж ирсэн зүйлээ хэлчихв. Швард яг наач хамгийн зөв шүү. Давид хаан ингээл тэ дайнд авахгүй тэ. Ингээ хийцгүрээд тэ ингээл бас хотоо хараалсан нэрээ. Ингээ явж явахдаа нэг эмэгтэйг олж хардаг шүү дээ. Тэгээ тэр кейс ер нь жоохон тийм онцгүй кейс. Тэгснээр нөхрийн шууд тэ дайны урдаа очиад шууд алуулангуутлаа шууд ихнэр олгаад авчдаг. Тэгээ тэр кейс бол амар тийм онцгүй тэ. Тийм хандлага ирсэн. Мэдээж яг хуу Давид хаан бол иргэсэн шүү дээ тэ. Гэтэ хилүүлж яж ирж байгаа юм тэ. Тэр тааштай гэж ганц сурахтаа тий. Өөрөө зөндөө юмтай ч байгаа ганцхан юмыг нь авах. Тий. Ганц нөгөө хайрлсан хоргийн тий. Тэгээ тэр хандлага жоохон онцгүй. Мань ч унцсан юм л да. Яг тэргүй ягнын давхдаг багт бол тийм хүн байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Тэгээ яг үдшээр сэрв гэж байгаа шүү дээ. Яг тэр ишлэл дээр чинь тий. Үдэш хүртэл унтна гэдэг чинь. Үдшийн бүрээ болтол унтна гэдэг чинь амар уустай. Тэгж босч ирсэн ээ тий. Тэр хүн унтаг цагтаа унтаа сэрэгтэй цагтаа байгаа юм. Ерөн зөв лазан дэгдсэн байхгүй. Католикийн нөгөө 7 хайр нүглийн нэг хэл чинь лазан шүү дээ тий. Тийм үү. Тий. Манай үн чинь лазан дэгдсэнээ зүгээр ингээд балкон дээр сунаасна тий. Тэр хиний тэр юм. Тэр зүгээр замаа алдсан байгаа байхгүй нөгөө тосолсон дайснаач алахгүй дээ тосолсон хүн гэдэг нөгөө алдгүй хүн чинь зүгээр дээ хүний ихнэрийг аваад ир гэж штэ. Тийм болцсон гэж. Бадрал тийм. Тэгээ надад яг хөнгөнөр гэв шууд Томас бодогдоод байна. За яагаад?
Гэхдээ нөгөө тэр бол дахиад хэлэхэд Есүсийн сонголт учраас би бол тэр үнийг жоохон доош хийсэн өнгө аясаар ярмааргүй. Гэхдээ надад зүгээр яг хамгийн хэцүү санагдаад байдаг Томас бүр ингэж итгэж өгдөг. Питер ч бүр яг анх тэр нөгөө загасны тор хайсны дараа эзэн минь надаас холдооч гэх тэр эзэн гэдэг үг бол бурхны хэлжсэн үг ч гэж магадгүй байгаа шүү. Тэгсэн чинь Питер бүр тэгж байгаа шүү дээ. Анх уулзаад надаас холдооч би бол нүгэлтэй хүн. Тэгээд дараа нь нөгөө давлага зогсоосны дараа завин дээр шавнырэнтэй эзэн минь бурхан минь гэдэг. Тэгсэн чи Томас гэж сайхан гар бүр цовдлогдоо дахиж амилчаад ахт нь итгэхгүй. Тэгээ би хуруугаа хийхээс нааш итгэхгүй. Тэр чинь бүр сүүл дахиад тэгснэ яг хоруунд нь шарханд нь хуруугаа хийгээд үзгээд хийлгэж байгаа. Тэгсний дараа эзэн минь бурхан гэж. Тэгэхээр яг итгэлийн амьд мэднэ гэдэг чи одоо цагт бол бүр амархан. Мэдлэгтэй байна гэдэг маш амархан болчихсон. Жожи бид асуул болоо. Өмнө ч гэсэн тийм хэцүү байгаагүй. Мэдлэгтэй би мэдж байгаа юм те мега жирүүрээд би наадах жонлыг уушсан ийм юм очиртай гэж хэлэхэд бол мэдлэг гэдэг чинь бат байдаг байхгүй. Итгэл гэдэг чинь баталгаагүй зүйлс юм. Баталгаа те харагдахгүй зүйлс юм баталгаа. Тэгэхээр итгэгчний үед итгэл амар чухал байна. Тэр Томас айгуу зовлонтой. Яг Томасын майндсетээр бол ер нь аврагдахгүй болчиход байгаа. Харж иж итгэнэ гэдэг айгуу хэцүү. Тэгэхээр бурхан минь Томас шиг байдлыг минь дотор зайлуулах үгүй гэж өгч. Бид нар яг бүгд нэгэн цагт Юдас байдаг, нэгэн цагт Петр байдаг, нэгэн цагт Томас байдаг байгаа даа. Тэгэхээр аль болох тэр байдлыг үгүй гэж өгч хэлж залбирмаар. Таны хувьд? Миний хувьд зөндөө хаалаа. Би зөвөр ингэж бод. Ингэж энэ нөгөө асуусан шалтгаан маань тэр байна. Бид нар бүгдээрээ л нэг бурханд итгээд байгаа боловч бид нар бүгдээрээ л ийм өөр амьдралын зарчимтай, өөр соёл хүмүүжлэлтэй, тис ийм өөр одоо ийм хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тис ийм өөр хүмүүс байгаа. Тэгэхээр зөв би юу гэж боддог вэ гэхээр бидний эцсийн зорилго бол тэгэл энэ олон хүмүүс бид нар бурханыг хүндэтгэж, бурханыг алдаршуулахад ер нь одоо цорын ганц юм дөө. Тэрнээс одоо мегагч уу, бадарлagч уу, амасагч уу энэ одоо яг христэгч хүн гэдэг фильтр юугаар ер нь харна гэдэг чи өөрөө яг хэр зөвч юм байгаа юм, буруу ч юм байгаа юм ингэж боддیں۔ Тэгээд тийм би нөгөө түрүү эхлэхдээ дуржсэн шүү дээ. Бид нар Сэндиг ухсан подкаст гэдэг. Тэгээд тийм болохоор бид нар Сэндиг зохион байгуулж байгаа шалтгаан тэр байгаа байхгүй. Бид нар нэр нэмээд хэлэхэд бид нар Сэнд явагдах UG Arena, UG буюу M-Bank Arena дотроосоо одоо өнөөдрийн подкастыг явуулж байгаа. Тэгээд энэ газар бидний нүдэн цонхны цаана харагдж байгаа энэ газар бид нар бурхныг ингээд магтаа алдаршуул 6 сарын 20-нд магтаа алдаршуулахаар ингээд төлөвлөж сууж байгаа. Тэгээд нэг асуулт энэ одоо арай өөр юм юутай асуулт байна. Ялангуяа мега маань өнгөрсөн жил бол байгаагүй те. Би яг дуусчих үед нэрсэн. Дуусчих үед нэрсэн. Окей. Тэгвэл бид хоёроос асуумаар. Өнгөрсөн жил бол бид нар ер нь Сэндиг өнгөрсөн жилийн Сэнд маань бол ер нь бэлтгэл Сэнд гэж үсэ. Одоо бэлтгэл бүлэг гэдэг шиг бэлтгэл Сэнд. Энэ жил бол яг жинхэнэ Сэнд буюу илүү одоо яг үндсэн Сэндээ хийх гэдэг. Тэгээ бид нар энэ Сэнд гэдэг конференц маань ингээл төрөл Монгол зөндөл бол хэрэг шиг конференцуд байгаа шүү дээ. Төрөл бүрийн л нэртэй өөр конференцуд явж байгаа. Тэгээд би хоёроос асуумаар байсан. Ер нь өнгөрсөн жил Сэндэд оролцоод бас ямар байсан, ямар мэдрэмж авсан. Тэгээ би өнгөрсөн жил би ягаад нөгөө түрүүний асуултуудыг асуу. Би өнгөрсөн жилийн Сэндэд нэг зүйлийг л харсан байхгүй. Тэнд залуу хүүхдүүд ч байсан, янз бүрийн хүмүүс байсан. Тэгээ бүгдийг нь хараад энэ олон төрлийн хүмүүс бид нар бурхныг бурханлаг хүн ийм байх ёстой, бурханлаг хүн ингэж амьдрах ёстой гэж исэн бусаа биднийхэн тухай ярьдаг ч гэсэн эцэс бид нар бүгд л нэг бурхны өмнө очиод түүнийг алдаршуулж байна да. Тэгээ тэр үед би бодсон юм маань өшөөч илүү болмоор. Өшөөч илүү бүр хэдэн мянган хэдэн сая төрлийн хүмүүс цуглаад нэг л бурхны өмнө очих ёстой. Бид нар бүгдний амьдралын зарчим өөр, бүгдний амьдралын хэм маяг өөр. Гэхдээ бурхан дээр бүгд яг ижил болж шүү дээ. Яг л энэ бол Есүс бол бидний аврагч бурхан алдарших ёстой. Тэгээд энэ шиг би энэ мэдрэмжийг өнгөрсөн жилээс эндээс ингээ авсаахгүй. Тэгээд хоёрын маань хувьд ер нь замига маань сүл дуусах хавцаа ирсэн байна. Бадрал маань бол баг бүтэн байсан. Тэгэхээр ер нь Сэндээс ямар мэдрэмж өнгөрсөн жилээс авсан. За бас энэ жил Сэнд бид нар одоо хийх гээд ирэх 6 сарын 20-нд хийх гээд ингээ бэлдэж байгаа. Та хоёрын маань хувьд бас
ямар бодол, ямар хүлээлт байна? Юу гэж бодож байна? Нэрэлтээр жоо. Миний хувьд би болохоор энэ конференсуудын нэг ач холбогдол нь ойлгох байсан юм л дээ. Яг яах гэдэг тий. Тийм шүү дээ. Яагаад тийм болох гэдэг юм тий. Гоё сайхан тикет заагаад тий. Магнатууд болох гэдэг юм. Одоо үгээс энэ жил найдвар би Анлиш гээд 2 конференцээс оролцлоо. Зүгээр яг зөвхөн байгуулагч биш зүгээр зочноор. Тэг яг ямар ажил хийгдэт байгааг юу ойлголоо. Тэгээ түрүү жил бас яг Сэндиг бас ойлгосон. Түрүү жил би яг Сэндийн яг голын завсарлагаанаар нэрж таарсан. За. Яг машинаас буугаал тэг яг тэр олон ингээд яг бурхны магтан дунд ирсэн байгаа. Тэр олон ингээд залуучуудыг хараад жоохон хүүхдүүд зөндөө явж байгаа шүү. Тэгээ 19-20 мөрнөөс өсвөр насныхан явж ирсэн. Тэгээ төрөл бүрийнхэн байсан. Тэгээ далаа шиг олон тим олон их залуучуудыг хараад сүрдэж байгаа юм. Тэг би ч нөгөө бурхандаа баахан ганцаараа мөрөгцсөн. Тэг миний бурханд мөрөгдөг маш олон хүн байгааг харах надад амар гоо санагддаг байхгүй. Ямар агуу бурхан те. Тэр агуу бурханыг мэддэг хүмүүсээ. Тэгэл ороод ирсэн чинь зүгээр далаа шиг олон залуучууд. Бурханыг магтаал дуулаал. Тэг би бол тэр конференцээс авсан ганц гоё юм бол яг те ийм их нэгтгэл хүч те байж байгаа гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Хүмүүс ч одоо хэдий ингээд санал нэгдэж байгаа хүмүүс ч гэсэн цуглуулахад юу амар хэцүү шүү дээ. Тэгвэл яг тэр цугларцсан байгаа тэр бол амар бахархал юм бэл. Тэгэхээр нөгөө нэг гоё дуучин тэгээ мүүчи жишээ нь итгэгч гэдгийг нотлоход олон хүмүүст уран болж байгаа шүү. Тэнгүүд тэнцээ бас тийм олон залуучууд ингэ байж байгаа шүү гэдгийг харах ирсэн хүмүүстээ амар уран болт юм бэл. Булаан дээр нөгөө нэг юм шаний гарч ирэл араас нь тэр уухаалал ингээл айрамгард яг тасан дарагдчихдаг л да компьютер дээр. Гэхдээ яг тэр гарч ирж байгаа мэдрэмжтэй. Сая марафон тэ угнал Улаанбаатар марафон тэр яг ингээл амар ингээл гүйж байгаа те. Тэр мөр чинь огшоод байгаа олон хүн ингээд нэг юм нийтлээ нэгдсэн байгаа те. Тэгмээд яг Сэндийн ач холбогдол бол тэр юм бэл. Яг юм уухайлж байгаа байхгүй те. Тэрийг амар сүртэй загцсан. Над тэр гутлаа тайлдаг гоё юмсэн. Бүх залуучууд явах илгээгдэх хүмүүс байна гэж чи гутлаа тайл. Тэгээ Сэнд гэхээр одоо илгээгдэх те явах гэдэг агуулга байгаа шүү те. Тэгүн гот найз хүнтэйгээ ингээ ярилцж байхдаа яг энэ зүйлийн талаар ингээ олж нээсэн байхгүй. Нээсэн ч гэж одоо мэдэж авсан. Тэгээд юу эсэн ингээ тэгсэн чинь илгээгдэн гэхээр л заавал бүр ингээл нэг те хөдөө орон нутг руу эсвэл гадагшаа ямар нэгэн те газар руу илгээх локейшноос тэгж бодоод өмнө нь бол тэгж л боддог гэсэн юм. Тэгсэн чинь илгээгдэн гэдэг нь байгаа талбартаа одоо бид нар ч гэсэндээ яг подкастэнд илгээгдсэн байж байгаа. Яг энэ илгээлт хийсэн шиг гэр бүлдээ ч гэсэндээ яг тэгж очих. Найз нөхдөд ч гэсэндээ яг тэгж очиж үйлчлэх. Аав ээж дээр очиод яг тэр үйлчлэлийг хийхдээ илгээлт хийсэн шиг бүр байх. Тэр ойлголтыг ойлгохдоо бүр ингээд бүр шууд дүүрсэн. Тэгээд надад яг юу мэдрэгцэн гэхээр яг Бадрлын ярьж байгаатай яг адилхан зүйл яг мэдрэгцэн. Тэр нь юу байсан гэхээр Библиэлд гардаг шиг тарих, нүд, зүрх те бид нар бол бие биедээ эд эрхтэн юм а тий. Бид нар нийлжээж бий болж байгаа юм шүү. Христийн бий болж байгаа шүү гэдэг ойлголт яг тэрэн дээр яг ингээд бодит ингээд хандчихсан. Тэгээд би одоо хөл байна тий би тарих болмоор байна гэд тэгж одоо хэлж болдгоо шүү тий. Тэгээд хөл бол яг хөлийн үүрэгтэй. Хөлийн үүрэгтэй бүр төгс тий. Нүд бол яг нүдэндээ төгс. Яг энтэй адилхан бид нар бүх талбартаа Христ итгэгч залуучууд бол ингээл байгаа газар бол үнэхээр гайхалтайгаар ингээд ис болоод ингээд. Тэгэд яг нэгдэх үед конференцийн агуулга нь ерөөсөө яг тэрэн дээр яг харагдсан. Маш олон цуглаанд явдаг залуучууд ингээд нэг дор цуглдсан байгаа. Яг нэг биеийг бүтээсэн байгаа юм шиг тийм мэдрэмж байна. Тэгээ буцаагаад эндээс айгүй их урам аваад тий. Зүгээр би ороод гарахтаа л шууд дүрчиж байгаа. Тэгэхээр чин бүтэн суусан хүмүүс залуучууд ямар гоё урам авсан. Тэнд суусан нэг ч гэсэн залуу тий гэр бүр ингээ гэртээ ингээд за би зүв бай. Би зүгээр тамхи татхаа болчих. Би зүгээр арх уухаа болъё гэдэг энэ шийдлийг аваад гарч байгаа. Энэ ямар том хөрөнгө оруулалт вэ тий эргээ харахад. Тэгэхээр энэ бол үнэхээр бас гайхалтай. Гоё мэдрэмж өгсөн. Тэгээ өнгөрсөн жил бол тэгээд энэ жилийн хүлээлт бол тэл одоо заст бурхан ментал мэдж байгаа гэж одоо тий. Яг энэ хажуудалд манай нөгөө аялын клубийн бас олон улсын арга хэмжээ болох яг энэ жаарина. Тэгээд би яг энэ ч бас оролцоод энд яг ингээд ойрхон болж байгаа болохоор айгүй амар. Түүнээс битэр чи 2 салж явах гэсэн байхгүй. Манай найз хүн Сэндэд үйлчлээ. Би энэ олон улсын арга хэмжээнд үйлчлээ. Хоёул яана гэсэн чи яг нэг дор үйдэн. Тэгээд энэ ч гэсэн бурхны төлөв байсан гэж бодож байгаа. Мусгүй.
Ер нь конференсууд нэг мөнгөний л ажил юм шиг санагдаад идэв гэсэн чинь тий. Яг ороод үзэхэр бол бүгд яг чиглэж байгаа үүргээ аягүй сайн хийд юм бэл. Тэгэхээр би бол ер нь дэмжижээ, оролцчихъя гэж аягүй бодсон конференсуудад л. Мөнгөний ажил гэдэг дээр энэ ч ерөөсөө юм нууц талбал юм байхгүй. Бид нар чинь одоо ямар газар одоо тий ямар өндөр зардлаар хэдүүлээ сэнди маань тикетний үн 20,000 төгрөг байхгүй. Бид нар нэг кофе шопт ороод нэг кофе аваад бид кек хийдэг юм л та. Гэхдээ нэг кек авахд 20,000-аас илүү болох бах тий. Тэгэхээр зарим бүр одоо гоё газар үнэтэй одоо том моолуудад байдаг кофе бол бүр шууд 20,000-аар авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар 20,000 бол маш ингийн зүгээр л энэ. Бид нар одоо шинэ энэ олон энэ том газарт хийж байгаа маш их юм түрээсэлж байгаа. Энэ чинь байр те саунд систем, гэрэл, дэлгэц бүх юм чинь түрээсэлж байгаа. Тэгэхээр энэ чинь амар их мөнгө ингээд зөвлөж. Тэгээ займууд надаа хүмүүс гэсэн хэлдэг байхгүй чи энэ их мөнгөөр зөвхөн конференц хийхэд шаардлага байдаг. Конференц юу нь яг хэрэгтэй юм. Тэгээ би нэг л зүйлийг боддоо. Сэнд аль нэг конференцоос түрүүчийн дурддаг конференцудаас илүү ч юм уу гэж би боддог. Нэг зүйлсээ бид нарын итгэдэг тэр Есүс гэдэг бид нар Явеч гэж нэрлэдэг байгаа энэ бурхан бол хамгийн том магтаалыг авах ёстой. Тийм учраас бид нэр хэдийгч үрсэн болно. Хэдийгч энэ бурханыг алдаршуулахад ашиглаж болно гэж бодож. Дээрээс нь бид наасаа ингээд харсан шүү дээ сошиалор тэгээ марафон дээр тэгээ христэгч залуучууд ямар гоё бурханыг тэнд алдаршуулж байна тий. Тэгээ би юу гэж хүсдэг вэ? Бүгдээрээ хамтдаа цуглаад бурханыг нэг газар тэ магтах юмсан гэж. Энд чи ямар гоё одоо төсөөл. Бид нар мэдээж гэр бүгдээрээ л христчин энэ тэнд ажил дээрээч бас би христэгч залбирдаг. Тэгээ хаалттай өрөөндөө ороод бүгд л христэг бурханы өмнө. Гэтэ хамтдаа цуглаад бид нар бурханыг магтана гэдэг өөрөө ямар гайхалтай тэ зүйлээ гэж би боддог. Тэгээ тийм ч болохоор бид нар энэ удаа Солонгосын хамгийн номер 1 одоо JS буюу Jesus with us Есүс бидэнтэй хамт гэдэг нэр ийм утга агуулгатай. Хуучин K-pop-ийн одоо одууд байсан ийм. Хуучин K-pop-ийн одууд байжгаад эргээд бурхныг ер нь алдаршуулна гэд. Тэгээд тэр өөрсдийнхөө ур чадвараар бурхныг алдаршуулж байгаа. Ийм супер магтан дуу нэг. Энэ баг манад ирж бидний маа залуучуудыг одоо магтан дунд удирдахаар дагуулахаар болж байна. Энэ баг ямар нэг ашиг олж байгаа биш. Ирээд Монгол залуучууд бурхныг магтахад одоо тэр магтаалт ингэж уриалж өгч байгаа. Тэгэхээр тий конференц гэдэг маань одоо мөнгө санхүү бид амар их овоож оцоотл олдог юм байхгүй. Овоож оцоотл байтугай жижигхэн хэмжээнд ч болохгүй. Зүгээр гол юм нь бид нэр яавал бурхныг те үнэхээр гайхамшигтайгаар те магтах бай. Дээрээс нь би юу гэж итгэдэг бол Монголын бүх газар бурхныг магтаасаа. Тэр сошиал онлайнаар одууд маань өөрсдийнхөө пэйжийг ашиглаад тэр пэйжтэй чи идүүн байна. 10-аас 20, 30, 40, 50 мянган хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн өмнө бурхныг магтаж шүү дээ. Яг тэрэн шиг бид нар бас зүгээр суухгүй юм шиг. Бид нар бас бурхны өмнө бид нар болохоор энэ удаа 4-5 мянга орчим залуучууд цуглана гэж одоо expect төсөөлөл байна л та. Тэгээ яаж сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ олон залуучууд эснийг магтаасаа гэж бодож. Гэтэ сэнд гэдэг маань бол хамгийн сүүлийн юм биш. Яг тэр марафон шиг марафоны гараанаас ингээд гардаг штэ тий. Тэр хаалга бол сэнд гэж би болоод. Эндээс бурхнаас тэр чиглүүлгийг аваад заасан замаар хаашааг мэдхгүй. Бурхан хүн болгонд өгч байгаа гэж байна. Тийм бол хоёрыгоо бас сэндэд ирж оролцох учраас баярлалаа бас өөр хүмүүсийг ч гэсэн тий. Урайлнаа гэж найдаж байна. Тэгээ бидний подкаст маань ер нь дуусах төгч чинь. Тэгээ бид хоёроос хэрэг асуугаагүй эсвэл ер нь хоёр хэлмээр дурдмаар байсан зүйлүүд байвал бас дурдж болно шүү. Тэр энэ цагийг бас тооёш өгмөр. Амус ахаас асуулт асуумаар байл та. Одоо нөгөө та болохоор амус лог гэдээ хийдэг шүү дээ. Тэгээ тэн дээр болохоор одоо яг нөгөө хүмүүс одоо таныг би болохоор таныг ер нь таньдаг ер нь зөндөө ярилцж үзсэн болохоор яг Есүсийн төлөө сэтгэл цөмийн төлөө гэдэг чи мэднэ л дээ. Тэн дээр жоохон буруу ойлгогдоод байгаа юм шүү. Одоо нэг л хагарал үүсгэх гээд байгаа нөхөр байгаа юм шиг тий. Та энэ дээр нэг жоохон тайлбарыг гэж. Ямар юм. Яг гинти ямар юм бас. Би ерөөсөө хагарал магарал үүсгэхгүй. Ерөөсөө буруу юм хийх гээгүй. Гэхдээ би түрүү хэлсэн шүү дээ. Би ер нь жоохон Петр шиг юм сахилахгүй
төрлийн яадын гэдэг төрлийн хүн баггүй. Тэгээд тэрүүгээр ам хэл маань төрүүлж явчаад байдаг, дуурчаад байдаг. Тэгээд миний чин хүсэл би яг сая хэлдэг шиг бидний бурхан үнэхээр хамгийн агуугаар магтагдаасаа гэж байна. Нэгдүгээр. Хоёрдугаарх нь бидний бурхан бүх хүмүүсийн бурхан байгаасаа. За бид нэг подкаст ярьж байгаа шүү дээ. Христэд итгэгч хүн гэдэг чинь нэг юм хэвлээ тавьсан юм шиг бидний цагаан сараар хийдэг бууц шиг юм биш байхгүй. Төрөл бүр энэ дотор чинь ууртай, уургүй, зэрэг сэтгэлийн шарахтай, шарахгүй, бас магадгүй донтолтгүй төрөл бүр энэ хүмүүс. Гэтэ бид нэр яах юм бэ? Яг үндэ яа их юм? Тийм учраас энэ бүх хүмүүсэл эцсийн зорилго нь бурхныг л малдаршуулдаг байхгүй. Түүнээс биш бид нэр нэг нэгэндээ зориулаа таалагдахад юусоо оршиж байгаа биш байхгүй. Тийм учраас миний нөгөө яриад байгаа маань бидний энэ зарим нэг юм систем маань би юусоо хүнийг буруутгах. Би хин нэгнийг ялангуяа христэгч удирдагч өөр хүмүүсийг сошиал дээрч байна уу, элдвэр хувийн амьдрал руу дайрах эсвэл би энийг маш буруу гэж боддог. Би бас хизээч ингэж хийхгүй, бас хизээч ирээдүйд хийхгүй өнгөрсөн хийж байгаа. Яг энэ чинь буруу. Бид нар бүгдээрээ сул дор хүмүүс. Христэгч удирдагч байсан ч би ч гэсэн сул дор. Би бас зарим үед өөрийнхөө хийдэггүй зүйлийг хүртэл номлох шаардлагатай болдог. Гэсэн ч тэнд миний номлолыг хүлээж байгаа хүмүүс зориулаад би ярих л хэрэгтэй. Тэгэхээр бид нар ч бүгдээрээ сул дор хүмүүс. Миний хэлэх гээд байгаа санаа хідүүлээ бүгдээрээ бие бинийгээ хүлээж авъя. Удирдагч нь итгэгчтэй хүлээж авъя, итгэгч нь удирдагчтай хүлээж авъя. Бас сул дороотойгоо. Тэгээ бүгдээрээ асуудалтайгаа зүгээр л бурхны өмнө очие. Ямар нэг хэв маягаар биш. Тэнгүүд миний нөгөө тэр Амослогоор ч юу эсвэл зарим нэг подкастаар ч хэлэх гээд байгаа санаа бол хин нэгэн биш шүү. Энд дээр бид нэг зарим нэг юм жоохон хит имзэглэх гээд байгаа юм болоо да би жоохон санаа зовд. Би хиннийг ч хэлээгүй, ямар ч сүм чуулганыг дуртахыг хүсээгүй. Зүгээр л хідүүлээ ийм байвал яасан бэ гэдэг зүгээр юм. Өөрийнхөө санааг л хэлдэг. Би бас үнэн л би имэтиг өссөн байхгүй. Тэрс миний үг хэлж жоох юм хурцтаад байдаг юм шүү. Тэгээд хүмүүс тэрэнд гомдох гээд байдаг. Тэгээ надад дайсан ч гэж байхгүй. Тэгээ бид нар бүгдээрээ л гоё уулздаг ш. Тэгэл гоё тэрвэрлдээл гоё шүүгээл ярьдаг ш. Тэгэхээр зүгээр зарим үед яг тэ бид нар нэг юм байвал яасан бэ л гэдэг юм санаа. Тэрнээс биш би бүх христч удирдагч та сүмжуулгнуудаа үнэхээр харах тусам хайр хүрдэг. Бид нар бурхан бүгдийн бурхан гэдгийг л бүгдээрээ хүлээн зөвшөөрөх юмсан гэдэг. Тэгэнгүүт зарим үед би зарим нэгнийх нь өмнөөс л дуурайд байгаа юм болов уу гэж өөртөө итгээд байгаа. Гэтэ би одоо томото байна. Би ч бас өөртөө авалж байгаа би бас томото байна. Та нар бас ойлгоорой. Асуусан бас баярлаа. Бас ингээд гоё хариулчлаа. Асуул бол би хэлнэ л дээ. Тэгээд зарим хүмүүс маань нөгөө буруугаар ингээ ойлгоогүй. Бас би тэр нөгөө подкастуудыг хийсэнтэй холбоотой бас тэр нэг Амослог хийсэнтэй холбоотой над руу хүмүүс залгаж шууд ярьсан зарим нэг өдөрдөгч Амос чи ингээд би бүгдээ ингээ гоё ингээд ойлголцоод ингээ. Би бол тийм их юмд ингээ бэлэн байдаг шүү. Nice. Миний бодчихсонс бол хамаагүй гоё хариултаа шүү. За баярлалаа. Би уг л ив бодоод байгаа. Тэгээд тухайн үед гарахтаа нөгөө амнаас гарахтаа энэ маань нэг юм дээрэс нь камер хараад хүн чинь сандарна буруу зүрүү ярина. Буруу ойлголт, буруу жишээ. Бас би чинь залуу тэнэг юм шүү дээ. Тэгэхээр наа чи бас амар гоё point байна л да. Тэ. Одоо ингээл католикууд нэг загалмаатай, өвнө алтартай өөр загалмаатай тэ. Тэ явж эцсийцтэйг Иесусыг бурхан гэж хүлээн зөвшөөрч байгаараа. Тэ. Нэг л баг. Тэгэхээр бид нар нэг шүүх биш тэ. Өөр байгаа гэдгээ яг гаж урсгалыг бид хэмжинэ гэж хэлээгүй шүү. Яг тийм. Наад санаач бол амар гоё санагдлаа надаа. Нөө та сонсч л байсан баг те нэг амар одоо мундаг теологч юм. Бүр Библийг үүсэхгүй нэвтрхий судлаад Библиэлд гардаг бүх газруудад очиж үзээд Библиэлд гардаг еврей, арамей, грек тэр хэлүүдийг сураад зав. Бүгд тэгэж эцсийн нэг л үг гэсэн. Йохан 3:16 бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын гац өгөө гэсэн. Ингэснээр хүүд итгэгч хүн гэсэн. Түүнээс биш хүүд итгээд төгс мундаг болцсон хүн ч гэж хэлээ. Хинч мөхөхгүй. Ингээл тэр хүн өөрийнхөө амьдралыг дүгнсэн гэж байхгүй. Би бурхны теста бүх төрлөөр судалсан. Гэхдээ эцсийн загламай дээр совлогдсон Иесус л
цорын ганц үнэн байсан. Би энэ л ч юм үнэс. Нэрээсээ тэгэл болоо шүү дээ. Тэгэл нэг завин дээр л явж шүү дээ. Тий бид бүгд нэг завин дээр те өөр юм байхгүй шүү дээ. Энэ л өмнө тэгээ одоо нөгөө итгэлийн болон итгэлийн бус хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээ одоо бурхан тэгээд яг яаж ялах юм бэ? Одоо жишээлбэл сайн нөгөө урсгалын талаар ярьсан чинь нэг бас ямар санагдаад. Бурхан байгаа газар хизээш тэнд тийм айдас, тийм хүлээс, эсвэл нэг ямар нэгэн гадуурхал, ямар нэгэн тэ өвдөлт, тэ нэг юм нөгөө юм одоо бурхан байгаа газар бол ерөөсөө дандаа хайр байдаг. Бурхан байгаа газар дандаа амар тайван байдаг. Тэгэхээр хэрвээ тэнд хайр байхгүй, амар тайван байхгүй бол тэр асуудал байна гэсэн. Тэгэхээр ялахын тулд ерөөсөө л яг энэ юм болов гэж одоо миний хувийн туршлагаас одоо ингэ харж. Тэгэхэд хэдэн би цуглаануудаар явж үзсэн. Мэдээж зарим газар бол хит их шүүх гэдэг ч юм уу. Хит их хувийн эрхчлөлөө орон зайруу нь халтах гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд бол бас ажиглагдчихсэн. Тэгэхээр үнэхээр бурхан байгаа газар бол яг л хайр л байх хэрэгтэй. Тэгээд тэр хүнээс хайр ундарч ивэл яг тэр хүн яг л бурхантай хүн байна л. Тэгээ агапе хайр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид нэр хариу нэхгүйгээр хайрлах энэ хайр бол ерөөсөө бурхны хайр. Бидний хайр бол хэмжээтэй. Тэрнээс давсан хайр дотор бол энэ бурхан ажиллаж байна. Тэгээ сая бас санд дээр ирсэн залуучууд маш олон готлаа өргөжсэн залуучууд байсан. Тэгээ тэр залуучууд маань бас яг энэ подкастын дор яг энэ конференцаас яг юу олж авсан, юу харсан, ямар гэрчлэл байгаа. Тэр болгоныгоо бас комент хэсэгт бас бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд тэр олон гэрчлэлээр дамжуулаад ямар конференц болсныг бас хараасаа тий. Бүх залуучуудаа уриалж байна. Тийм байна. Өөр бадрал уриалах юм саях шиг мега бол тасархаа уриаллаа тий. За чамд боломж өгч. Манай сэлдийг рекламдаж өгнө нэг уриалмаар байна. Ирээл үстэй нэг алдаадах юм байхгүй ч тэр ч одоо ямар нэг бүртгэлээ өгөөд гэр орнуучин залгаадах тийм ямар ч юм үүсэхгүй. Тэндээ зүгээр л ирээд нэг өдөр зүгээр найзуудаа парк ордог шиг зүгээр тэр конференцд очиод үзсэн. Алдаадах юм байхгүй. Тий. Таксэн ч гэсэндээ 20,000 төгрөг тий. Тэр чинь бол easy. Ирээл үзэхгүй гоё юм бэлээ. Би саний гаж урсгал дээр бас юм ярмаар. Өө зэ. Яохан их гоё хэлсэн юм бэл. Нөгөө бурхны сүнсээр л биш бол хинж Иесус Христийг эзэн гэж үлэн зөвшөөрч байна. Тэгсэн чинь нээрэнгээс гаж урсгалууд чинь Иесусыг бурхан гэдэг дээр асуудал үүсгэж байна бэл. Тэгээ Мормонд чинь Михаилтай ах トゥ биш Михаил гэлүү Сатантай ах トゥ гэдэг Мормонд. Тэгээд Яховын гэрчлэлөө Мормон гэлүү нэг нь бас Тэнгэр элч Михаил чи Иесус гэдэг. Тийм шүү дээ. Тэгээ Яховын гэрчүүдтэй ярьсан чинь би ер нь нөгөө Иесусийн үгэнд итгэдэг байхгүй нөө миний гараас хинч та нарыг булаахгүй гэдэг. Тэгээ би гаж урсгал мөрсө яриг юм шууд ярьчтэй. Очоод уулзчтэй. Уурж байгаа газар нь. Тэгээ бид нар гачаан юм яриад Иесус ч арай жижигхэн бурхан байдгийн тусдаа бурхан. Яг тэгээд байхгүй. Тэгэхээр ерөөсөө гаж урсгалыг таних нэг том төлхөөрийг Иохан сайхан хэлээд өгсөн. Яг тэр ертөнцийг бүтээгч бурхан төрхөөр ирсэн тий. Бурхны хүү гэдэг Иесус Христ. Тэрэнд итгэхгүй байгаа бол нэг том шалгуур. Үгүйсгээд. Бас нэг юм байгаа юм л. Иесус хүрээд ирсэн гэдэг. Иесус хэлсэн шүү дээ тэр догоо дотор өрөөнд байна гэвэл битээ очтой цүлд байна гэвэл битээ очтой. Намааг ирэхэд тэ өрөн зүгт цоглоод аянга цахилаад дорн зүгт сонсогдох мэт ойлгомжтой байгаа болно. Яг зөв. Тэгвэл тэр чинь говьлаад өрөн зүгт төрцөн байгаа гэдэг. Хятадд төрцөн солонгост 21 Иесус байгаа гэж байгаа байхгүй. Аа шүү. Тэгэхээр ерөөсөө гаж урслуудыг таних миний бол хоёр тип тэр байна. Гуравдугаарт бол яг хэний хэлж байгаа шиг цаанаа нэг мэдрэгдээ нэг л эвгүүлтэй. Хүний эрх мэрх зөрчөөл те. Бурхан хүртэл хүний эрхийг зөрчдөг шүү дээ. Бурхан сонголт өгчөө тэрийг хүндлээд те. Тэр хүн бүр бурханаас холдох хүртэл боломж хийх сонголттой шүү дээ. Тэгвэл тэнд сонголт өгдөг. Яг ингээм захирдаг те. Иесус хэлсэн шүү дээ. Зүдэрхстэй над дээр ирцгээд та нар те амралтыг олноо сүнс чинь амарнаа те буулга минь аятай ачаа минь хөнгөн гэдэг шүү. Тэгвэл амар хүнд буулга үүрэлдэг. Яг нөгөө Иесусийн хэлсэн хүмүүс болцсон байхгүй. Тэнгэрийн анжлын дэлгүүрийг атгачаад өөртөө ч ордгоо хүмүүсийг ч оруулдаг хүмүүс гэдэг. Тэр. За окей тэгээд мэдээж хэрэг нэлээд яг босод подкастууд бол маш ч өнөөдөр гайгүй те. Дөнгөж цаг гарны подкаст боллоо. Тэгээд төвчээртэй анхааран үзсэн үү, сонссон уу, эсвэл бүр YouTube-ээр
нөгөө дууныхын хурдыг нэмж байгаа үзэж сонсчтой билээ шүү дээ. Би чи ийм их ойлгодгүй ч бас нэг төрлийн хак юм билээ шүү дээ. Хүмүүс ингэсэн ч гэж магадгүй. Тэгээ ямар ч хасаа үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Бас оролцсон Alpha Academy багштай коучинг багш бас Монголын үндэсний бокс таеквондогийн шгшөөгийн тамирчин насан тэгээ мегада баярлалаа. Stand up comedian Бадарчин тэгээ маш урт сторитэй тэгээ мундаг тэгээ бүхний юм тэ хийсэн маш их зүйлтэй. Тэгээд одоо хүртэл Грейсගේ подкастыг маш гоёор үзэж байгаа. Тэгээд Бадралдаа бас баярлаа. Тэгээд үзэж байгаа хүн болгонд бид нэр дахиад дурдмаар энэ маань Сэнди гэдэг өгцсөн юм подкаст байгаа. Тэгээд таад маань Сэндэд ойж оролцоорой гэж урьж байна. Тэгээд Сэнди 20,000 төгрөг бол яг үнэндээ тэ зүг энэ бол том даваа биш гэж найдаж байна. Тийм учраас та хөөс манайх тасалбар маань тикет сегмент дээр зарагдчихж байгаа. Тэгээд сенд маань маш удахгүй 10 хоногийн дараа баг болох гэж байна. Тийм учраас та бүхэн тикетүүдээ худалдаж аваад эзнийг хамтдаа магтъя гэж бид нар тэгээ марафоныг харсан шүү дээ. Ямар олон монголчууд хамтдаа ямар гоё юм бэ гэж хүмүүс ингээд хушуурч шүү дээ. Тэгээ бид нар итгэж хүн болгоно л бидний бурхан бол хамгийн агуу гэж ам болгонд бол ярьдаг шүү дээ. Би боддог. Тим агуу юм бол хідүүлээ тэр агуу бурхныг яг агуугаар нь магтъя л та. Хэдэн мянгуулаа цуглаад тэ нураахан чайшин тэ гэхдээ үнэхээр гоё магтъя л та. Тэгэл болоо шүү дээ. Тим ч одоо нэг өрсөлдөх нь ч бас хайшин тэ. Гэхдээ алдартай дуучид хэдэн 20-30 мянгаар цуглуулад хахад яагаад миний бурхан ер нь энэ тэмдэг 20-30 хүнтэй сууж явах хэвтэй. Миний бурхан энэс илүү агуу өстэй. Тэгээ би маш богноор л маа нэг Сэндийн олон улсын Сэндийн Бразилийн Сэндийн жишээн дээр тийм байсан байхгүй. Бразилийн Сэндэд цугларсан хүмүүсийн тикет зарагдсан тоон одоо рекорд нь хугацаа нь тэнд Бразилийн нэг одын дуучны тоглолтоо хийсэн тэр рекордыг нэвтсэн гэж байна. Хамгийн хурдан бүх тикетээ тэр стадион дүүрэг 50-60 мянган тикетээ зарж дуусгасан гэж. Тэгээ би надад бас ийм амбиц үү. Миний итгэдэг энэ бурхан ийм л байх ёстой гэдэг ийм амбиц байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамстаа цуглаад эзэн бурхнаа тэ зүгээр магтъя гэж бодож байна. Тэгээ энэ ямар нэгэн гаж эсвэл чамайг нэг юмд өрөнд оруулах амар зүйл юу ч байхгүй. Тэгээ бид нар зүгээр бурхныг магтах тэр магтаалын зөвлөлт болно тий хүнстэй хөө. Тэгээ бидний Сэнди мөн дараагаас би бас дурдмаар байгаа. Манай Praising гэдэг нэртэй конференц фестивал хотын гадна ч гэсэн болох ч. Энэ ч гэсэн манай залуучууд идэвхтэй оролцоорой гэж урьж. Тэгээд би Praising бишэлдээд ихтэй бас урайлж байна тий. Бид нар энэ 100 одоо хичээлүүд амарч байгаа юм чи эзэн бурхандаа том гайхамшигтай магтаалуудыг өргөлдөө энтэй цуглаж байгаа. Би ч гэсэн Praising дээр очиж бурхныг алдаршуулна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр урайлгыг бүх хүмүүст амжуулж байна. Тэгээд Библиэд нэг удаа явж ирсэн л та. Тэгээд гоё юм нь болохоор нэг отог. Тэгээд майхнууд байдаг. Тэр хооронд явдаг. Пресс ч бас нэг тиймэрхүү болох гэдэг. Тийм бас тиймэрхүү заавар. Тийм шүү. Play time-тэй хэдэн 50-60 мянгаар оролцдог. Би тоогонд буруулж иж магадгүй шүү. Тэгж яагаад манай бурхан 50-60 500 хүн байлгүй тийм. Тэгэхээр хэдүүлээ энэ бардам зангаасаа чамаа авахгүй тикет сегмэл ороо тикет аваарай. За окей. Өнөөдрийн подкаст энэ түрээ дуусгая гэж бодож байна. Тэгээд оролцсон хоёр зочиндоо дахин талархал илэрхийлье. Үзсэн сонссон бүх хүмүүсээ талархал илэрхийлье. Бүгдээрээ баярлаа. Баяртай. Тэгээд 2026 оны 6 сарын 20-нд UG буюу M Bank Arena дотор өглөө 10 цагаас хагас өдөр байгаа. Ста уулзцгаая. Бүгдээрээ баярлаа. Баярлалаа. Есүс Христ 5,000 ирийг хоололсон. Түүний шавнаар сайн мэдээд хуваалцах үед нэг өдөрт чуулганд 3,000 хүн ирсэн байдаг. Есүс Христ Масын цугларалтын үед гайхамшиг үйлдэж тэдэнд үйлчилсэн байдаг. Тэр ихлүүлсэн, харин дагалдагчид үргэлжлүүлсэн. Харин орчин цагт итгэгчдийн хамгийн том Масын цугларалт бол Send International 2019 онд эхэлсэн. Бразилд 2026 онд 5 стадионд 300,000 залуучууд цуглаж тэндээс мянган хүмүүс үндэстнүүд рүү илгээгдсэн байдаг. Европ, Өмнөд Африк, Азид ирсэн энэ илгээлтийн давалгаа 2026 онд албан ёсоор Монголд яг энд M Bank Arena-д ирж байна. Send 2 хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь 2026 оны 6 сарын 20-нд 5,000 итгэгчид хамтдаа цуглан Магдалины оршихуй, залбирал, номлол дунд дуудлага хүлээн авч алсын хараагаа үрдэн шийдвэр гаргах цаг байх болно.
Хоёрдугаарт гаргасан шийдвэртээ хариу үйлдэл үзүүлэх тэдгээр бодит боломжуудыг би танд санал болгох болно. Сургуульдаа, ажлын талбартаа, хэрэгцээд хүүхдүүд болон соёл дамнан үндэстнүүд рүү илгээгдэж би энд байна, намааг илгээгээч гэж хариу үйлдэлээ бодит болгох цаг энэ байх болно. Монголын Христ итгэл үүрт сайж байна. Үүрийн хаяанаас шүүдэр мэт таны залуучууд тань дээр ирнэ гэж Библиэлд бичигдсэн байдлын дагуу залуучууд босож байна. Энэ бол зүгээр суух цаг биш ээ. Харин Бурханаас өвлөн авсан хүсэл мөрөөдлөө бодит болгон хэрэгжүүлэх цаг. Та хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн үү?